одоо үе ирнэ. Та бүгд Монгол бүхийг авч явах том хариуцлагыг одоо удахгүй бас үүрэх юм залуучууд байна. Монгол бүх өнөөдрийн бас илтгэлийн бид хэдий ярих сэдэв бол Монгол эрх хүн ба Монгол бүх хүн гэж. Монгол эрх хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ? Эрх хүн гэж ирнэ ямар хүн байдаг вэ? Гэдэг зүйлдээ одоо хамгийн өөрхөн байгаа хүмүүс бол бүхчүүд. Та бүгдээрээ үеийнхаа залуучуудаас биеийн болон сэтгэлийн хүчээрээ бас илүү байгаа учраас Монгол бүх рүү орж ирж өөрийнхөө хүч чадал, дотоод сэтгэлийн хүч чадлыг одоо сорж тэмцэж байгаа юм залуучууд. Өнөөдрийн бид бүгдээ амьдарч байгаа энэ нийгэм, ирээдүйн нийгэм маш олон зүйлээр бас хөвсөж өөрчлөгдөж байна. Монгол хүний ёс зүй, ёс суртахуун, хэм хэмжээ гэдэг зүйлүүд бас доголдож байна. Өнөөдөр ёс зүй, ёс суртахуун, ёс жудаг гэдэг зүйлийг хамгийн сүүлд нь бас бүхчүүд бид хідээс ард том бас хайдаг. Тэгэхээр монголчууд эртээр байсаа бүх гэдэг хүнийг шүтэж, хайрлаж, биширж, даган дуурайж ирсэн одоо ийм бүх сууртай ард түмэн монголчууд. Та бүгд хүртэл өнөөдөр хинээс шахуулахгүйгээр, хинээс ч одоо албадуулахгүйгээр бас монгол өхийг барилдаж, монгол өх рүү өөрсдөө орж ирж, том цол авах мөрөөдөл зорилгын төлөө бас хичээлж байгаа. Та бүгдийг хэн нэгэн шахсан уу? Бүгдээрээ өөрийнхөө дур сонирхол, өөрийнхөө хүсэл эрмэлзлээр л ийш орж ирсэн тийм. Биднүүсийн цусан дотор бид бүгдийн өвгдээдсийн, үлдээсийн гений дамжуулж ирсэн энэ том монгол хүн гэсэн энэ том шин чанаруудыг хамгийн ихээр хадгалж, хамгийн ихээр биедээ шингээсэн хүмүүс бол бүхчүүд. Бүхчүүд бид бүгд илүү сайн байж чадаж, эрх хүн байж чадаж, Монгол бүх хүн байж чадаж одоо нийгэмд нөлөө үзүүлж явах юм цаг үе, ийм нийгмийн шаардлага бас бидэнд тулгарч байгаа. 20 дугаар зууны ихэнх үед гэдэг юм уу, олон жилийн өмнө бүхчүүдийг одоо бүх хүнийг одоо тодорхойлдог тодорхойлтууд нь годдөггүй, хээгүй одоо олон өгөөдөр тухайн үеийн өгнүүдээр одоо бид хэдийг хайрладаг байсан. Өнөөдөр орчин цагт бид бүгдийг бас магадгүй бас сууршмал соёл хотчихын сэтгэлгээтэйс болоод биднээсийг бүдүүлэг, бартаг, боловсралгүй гэж шүүмжилж байгаа хүмүүс бас их харагддаг. Би бол бүхчүүдийг хамгийн том боловсралтай хүмүүс гэж боддог. Боловсрал, мэдлэг гэдэг хоёр зүйлийн ялгаа байдаг. Бүхчүүд бидэнд бусдаас илүү өөрийгөө ялах, өөртөөгөө тэмцэх, бусдыг ялах гэсэн айгүй том одоо хүч байдаг. Энийг би бол айгүй том боловсрал, мэдлэг гэж ойлгодог. Илүү их бид нь Монгол бүх дотор байгаа энэ нандин чанаруудыг хадгалж, илүү сайн ойлгож авч чадах юм бол бүх барилдсан ч, нийгэмд амьдрсан ч биднээс амьдрал бас сайн сайхан болох ийм учиртай. Тэгэхээр сүүлийн үед ахна бас ингээд нэг хөдөө орон нутгаар энэ тэнэгээр бас яриа таниулга хийж бас явж байна. Сүүлийн жилүүдэд Монгол бид бүгд дотор байдаг тэр сайхан чанарууд нийгэмдэр бас багасч байна. Ёс жудагтай, ёс суртахуунтай, хэм хэмжээтэй тийм хүмүүс их багасч байна. Мөрөөдөл зориггүй хүмүүс их амьдарч байна. Би одоо бүхчүүд сумын заанууд та бүгдээс мөрөөдлийн тухай асуувал ихэнх нь өөрийнхөө бас мөрөөдлийг хол хардсан.
Тэр мөрөөдөлтөд хүрэхийн тулд өнөөдөр Улаанбаатар хотод өдрийн 2 бэлтгэлтэй өөрийгөө өдөр болгон ялахын төлөө бас тэмцэж байгаа энэ залуучууд байгаа та бүгд. Тэр мөрөөдөлтөд, зорилготой тийм хүмүүстэй бас уулзж ийн, энэ олноор нь ингэж цуглуулж уулзж ийн гэж бодож байна. Тэгэхээр бид бүгд ганцхан барилдахгүйгээр нийгэмд эргэн тойрондоо найз нөхдөдөө сайн сайхан зүйлийг үлгэрлэдэг. Тэр ёс зүй, ёс суртахуун, тэр хэм хэмжээг ойлгуул таниулдаг одоо ийм хүмүүс байх бас шаардлагатай. Ганц одоо бүх хүн ганц биеийн гадна талын хүч чадал бяр тэнхээгээр бол барилддаггүй. Хүний дотоод хүч гэж хамгийн агуу одоо том хүч байна. Монгол эрхэн гэж хамгийн том тодорхойлолт энэ юу байж болох вэ? Та бүгд боддоо. Монгол бүх хүний тодорхойлолт яг юу байж болох вэ? Монгол бүх хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Та хэд боддоо. Төсөөлөлд нэг тийм том биетэй их хүч чадалтай Монголд гаднаас нэг хүн ирээд гадаадын нэг хүн ирээд за жинхэнэ Монгол эрхэнтэй уулзъя. Монгол эрхэн гэж ямар хүн байна? Тэр хүнийг олоод ир. Гэвэл хамгийн түрүүлж бөхчүүдээс л аваачих баг. Тэгэхээр Монгол эрхэн гэдэг хүнд байх ёстой тэр эрхэн болж төлөвшсөн гэдэг зүйл бол хүмүүс амьдралынхаа явцад л тэр эрхэн гэдэг зүйлийг өөрийнхөө амьдралд бий болгодог юм байна. Тийм учраас яг эрх үүснээр бол төрдөг. Эрхэн болох замналыг хүн болгон өөрөө олж авдаг. Сайн Монгол эрхэн болох тэр замналыг өөрийгөө ялж чадсан өөрийнхөө одоо зориг мөрөөдлийн одоо төлөө тэмцэж чаддаг өдөр болгон сайн дадлуудыг өөртөө суулгаж чадсан бүгчүүд бидэнд одоо цээрэлдэг маш олон зүйлүүд байдаг. Худлаа ярьж болдгоо. Эхэлсэн бол дуусахтай, хэлсэн бол амлалтантаа хүрдэг. Тэгэхээр бид бүгд тэр шанруудыг өнөөдөр хамгийн их хадгалж байгаа хүмүүс бол би ихэнхийг бүгчүүд гэж ойлгодог. Бүгчүүд бид бүгд бас өөрсдөө бас их дутуу үнэлдэг. Бидний мэдлэгийг англи хэлээр ямар нэгэн төгссөн сургууль инженер хүн өөрөө хандлага зөвтэй, өөрөө зөв хүн бол төлөвшөж, ёс зүйтэй, ёс суртахуунтай, ёс жудагтай, зориг мөрөөдөлтэй байгаа хүмүүс хамгийн энэ нийгэмд хамгийн сайн амьдарч чадна. Манайхны мөрөөдөл одоо ихэнх нь том мөрөөдөлтэй байна уу? Бүгдээрээ л одоо авраг арслан болно. Төрийн адамдаа төрүүлнэ. Тэгэхээр энэ дотор байгаа та бүгдийн дундаас 1-2 авраг 1-2 арслан л төрнө. Бүгдээрээ зэрэг арслан болж, бүгдээрээ зэрэг авраг болж чадахгүй. Бусд нь ямар нэгэн байдлаар Монгол улсын солтоо бүгчүүд болно. Аймаг энэ солтоо бүгчүүд болно. Тэр зүйл бол зөвхөн өөрсдөөс нь шалтгаална. Өөрийгөө хэн илүү ялж чадаж байна. Өөрийнхөө мөрөөдлийн төлөө хүн ямар хөө зориг тавьж тэрэндээ хүрэхийн тулд өдөр тутмын ажлыг өдөр болгон цаг болгон минут болгоныг өөртөө яаж зориулж чадж байгаа хүн болгоно л тэр өндөр тэр өрөөд гарч чадна. Гэхдээ бидэнд нийтлэг том зүйл байна. Монгол бүх гэж. Монгол бүхчүүд бид бүгд Монгол бүх гэсэн нэг л тогооноос хоол иддэг.
Энэ тогоонд хоолны орцыг хэн хийж өгдөг вэ гэхээр ард түмэн л хийж өгдөг. Тэгээ бидэнд хөдөлмөрлсөн хэмжээгээр л тэр тогооноос өөрийнхөө хоолыг авч иддэг. Харамсалтайгаар биднээсийнхээ өөрсдийнхөө нэгэн том тогоо байх уу, олон орцтой гоё амттай хоол байх уу гэдэг тэр хоолныг бөхчүүд дотроосоо бас тэр тогоороо шороо хийж байгаа. Тэр олон бөхчүүдэд хүрэх ёстой хоолноос өөрөө төрүүлж ихийг авах гэсэн жижигхэн босор муухан жижигхэн бодолтой бас манай бөхчүүд дотор жижиг хүмүүс бол байна. Тийм учраас бид өнөөдөр зориулагдж байгаа тэр тогоотой хоолыг улам илүү том тогоотой, улам илүү гоё амттай хоол болохын төлөө бүх хүн болгон өнөөдөр та бүгд сумын заанууд та бүгдийн оролцоо маш чухал. Нэг өхрийн эвэр дөрвөл мянган өхрийн эвэр дөргөн гэж. Нэг бүх буруу хазгаа гიშгэж нийгэмдэр буруу явдал гаргангууд ард нь байгаа мянган бөхчүүдийн нэр хүнд нийгэмдэр унжээдэг. Тэгэхээр бид бүх гисэн энэ торгон зодогны ах дүүс бид өөрсдийнхөө үйлдэл хийж байгаа зүйлийг хичээж тэр ёс суртахуун бүх хүнд байх ёстой тэр эрхэмлж явах ёстой хамгийн том сайхан чанаруудыг л хамгийн түр эзэмших ёстой. Тэг чадвал бид бүгдийн ирээдүй бид бүгдийн хүсэл мөрөөдөл бүгдээрээ биелнэ. Ойлгож байна уу? Би эртээрээс Монгол нутагт лам ямар нэгэн тэм шүтдэг хүмүүс их багтаа байх үед ер нь монголчууд бүх хүнийг хамгийн ихээр шүтдэг. Та бүгдээрээ мэдж байгаа. Нутаг орондоо очиход манай сумын зан, танаа аав ээжүүд, ах дүүнрүүд, найз нөхдөд та бүгдээр бас омгш ярих дуртай тий. Бүгчүүд бид бүгд бусад хүмүүсээс маш олон зүйлээр илүү ухраас арт түмэн хүндэлдэг байсан. Бие балдрын хувьд хамгийн том өөрийнхөө бие балдрыг хамгийн сайнаар хөгжүүлж чадсан. Тэр сэтгэл дотроо бүхвээ чаддаг. Тэр ёс суртахуй, ёс уламжлал, тэр хэм хэмжээ гэдэг зүйлийг бүгдийг эрхэмлж чаддаг, бусдаас илүү байж чаддаг хүмүүсийг бөхчүүд гэж үздэг байсан юм. Тийм байсан учраас бүх хүн энергийн хамгийн өндөр түвшинд байж чаддаг. Хүн гэдэг амьтан өөрөө энергийн хөдөлгөөртэй гэж үздэг юм. Машин тэрэг бензин досоор явдаг бол хүн гэдэг амьтан энерги гэдэг зүйлийг цуглуулж авч энергиэр хөдөлдөг. Хоол идснээр, унтснаар биднээсээ маргаашаа ажиллах эрч хүч энерги тэндээс нөхөж идэг. Тэгэхээр бид бүгдийн дунд илүү том ойлголт байдаг. Хямар, илүү сайн энерги. Тэр зүйлийг яаж хөрөмтлүүл, тэр зүйлийг яаж биедээ шингээж авч чадах вэ? Тэгэхээр зөв зам мөртөө, зөв бодолтой тийм хүмүүст ихээр хөрөмтлөгдөж. Тийм хүмүүс одоо бусдаас илүү сайн энерги цугладаг. Тэгэхээр илүү сайн энергитэй байгаа хүн бусдаас авалчгүй илүү байж чадна. Тэгэхээр бөхчүүд бид бүгд эртээр үеэс тэр энерги гэдэг энерги сайн байлгахын тулд маш олон цээрүүдийг бас хийж уламжилж ирсэн. Бүх хүнд байх ёстой маш олон цээрүүд байдаг. Тэгэхээр бид бүх байхын тулд эхлээд хүн хайж сурахаас өмнө эхлээд хүн байх сэтгэл дотроо тэр бүх хүнийг бэлдэх. Тэр ажлуудыг хийж чадвал бид бүгдийн энерги, бид бүгдийн тэр
ирээдүйд хөсөж байгаа маш олон чухал зүйлүүд бидэнд өөрөө л ирнэ. Биднээсийн дунд байдаг жижигхэн атаархуу тийм найзууд байдаг. Нэгнийхээ амжилтанд одоо хүлээмжшөөрч чаддаггүй. Тийм хүмүүс ингээ хол явж чаддаг. Өөрийнхөө тэр жижигхэн сэтгэл дотор уягдаад юмыг томоор уужуунаар харж чаддаг эр хүнд байх хэвээр. Тэр чанаруудыг эзэмшиж чадаагүй хүн хол явж том цолтой бүх болж чаддаг. Сайлаа бэлтгэхээр саваа бэлд гэж үг өгдөг те. Тэр зүйлүүдийг бэлдэж авах сэтгэл зүйтэй тэр том цолыг хүртэх сэтгэлийн том тэнхээтэй тэрийг хариуцлагыг хүлээж авах одоо тэр бүх зүйлүүдийг бэлдэж авсан хүн тэр том цолыг дааж авч чаддсан юм бэл. Допинг гэдэг зүйл Монгол бүх дотор бас гарч ирээд нэлээд олон жилиг үдчихэ. Нэгнийхээ боломжийг хулгайлдаг, нэгнийхээ хөдөлмөрийг үгүй хийдэг. Ард түмнийхээ сэтгэлийг нүлэмдэг, төрийнхээ баяр цэнгэл наадмыг доромжилдог тийм хэсэг бүлэг агархан жижигхэн бодолтой бүхгсэн одоо тийм нэр зүүхээргүй тийм том биетэй шуналтай тийм хүмүүс бас биднээсийн дунд мэрсэр байна. Нэг допинтой бүх өөрөө алдар нэрэнд хүрээд нэг үе шагнал урамшуул авч болно. Монголын ард түмэн биднээсээ хоолыг бэлдэж өгж байгаа. Бидэнд хайртай Монголын ард түмний сэтгэлийг ямар ихээр нүлэмж Монголын ирээдүй Монгол бүхийн хойч үерүүгээ ямар их муухай зүйл хийж байгааг тэр хүн ухаарах сөхөөгөө тэгж яваа. Зүг явбал зөөлөн зам болон гэж үг байдаг тийм. Хүн өөрөө зөв бодолтой, зөв сэтгэлтэй. Тэр тусмаа бүгчүүд юм тэнүүм холыг хардаг, томыг хардаг, уужуу сэтгэлтэй. Гаднаа хатгууч гэсэн дотроо зөөлөн. Үг даах чадaltaй. Сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг манай үндэсний бүгд одоо бүх хүн дотор байх хэвээр тэр олон чанарууд бас алдагдаад байгаа учраас бүхэн мэддэг гэдэм үү ард түмэн биднээсээс тэр олон зүйлүүдийг нэхийдэх. Бидний өдөр болгон та бүгд өнөөдөр тусгаар тогтносон Монгол улсын бүгчүүд. Өнөөдөр энэ олон ирчүүд ирээдүйн хамгийн том зүйл нь та бүгд ирээдүй аавууд болно. Айл гэрийн ноён нуруунууд болно. Ихэнх нь одоо бас хань ажилтаа болсон байгаа баг. Гэрээ авч явах, үр хүүхдээ авч явах, цаашлаад орон нутгаа авч явах, Монгол улсаа авч явах. Айгүй том хариуцлага бас бидэнд байгаа. Та бүгдэд байгаа. Тэгж авч явах хэвээр энэ нийгмийн хамгийн том бүлэг бол манай бүгчүүд. Бүгчүүд бид өнөөдөр Монгол улсад нэг 30-аас 40 мянган орчим бүгчүүд нэг дор барилдаад байгаа шүү. 330 сум 64 бөхөөр 8 дүүргүүд нэг өдөр нэг дор гаргаад бүгдийг барилдуулахад Монгол улс 30-40 мянган бүхийг зэрэг барилдуулна. Тэнд бидний ахмад бүх өсвөр үеийн бүгчүүдэд оролцуулахгүй. Тэгэхээр бид бүгд яа харахгүй Монгол улс бол бүхийх орн. Монгол ирэх хүн гэдэг тэр зүйлийг одоо ингээд хүүхд болгон та бүгд хүн болгон өөрсдийнхээ дотор бясалгаад тэр зүйлийг олоод хараад мэдрээд тэрийг дагаад амьдраад эхлүүл та бүгдээ өөрсдийн амьдрал ирээдүйн Монгол бүхэн амьдрал гэсэн маш хурдтайгаар өөрчлөгдөж чадна.
манайхан одоо барилдах гад бас өчөө нөгөө асуулт байна уу? Хэдүүл харилцах уу? Өөр юу мэдэж аммаар байна? Юу асуумаар байна? За тэг хүүхдүүдээ биш асуух зүйл байвал хэдүүл жоохон хугацаанд үр дүнтэйгээр мэдж байгаа та бүгдийн сонирхсан асуултанд хэдүүл хамтдаа ярилцсан явъя. За микрофон ирж байгаа хүүхдүүдээ юу ягаараа нааш нь аваад ахын дүү хүрээд чи нааш өрөөд энэ сууж байгаа тэр микрофон. За мөнгө давргаас асуух асуултууд байвал хүүхдүүдээ гараа өргөөд энэ хүүхэд микрофон аваачиж өгөөд байна. За тэгээд сая авраг ахын та нартаа үнэтэй зөвлөгөө өглөө. Энэ сүүлийн үед яг ба нийгэм чинь ингээд ороо бусгаа янз бүр байдаг. Энэ цаг өөрчлөгдөн гэдгийг хүүхдүүд дүүнер маань та бүхэн сайн ойлгож байгаарай. Бид бүхэн Монгол улс маань хөгжин дэвшин дээшлэн бид бүхэн үүнд одоо түүчэн болж явж байгаа ийм залуучууд шүү гэдгийг ойлгож байгаарай. Миний хэлэх гээд байгаа юм юу юм гэвэл өөрснийгөө ерөөсөө та голж болохгүй шүү хүүхдүүдээ. Монгол ирэх хүн, Монгол бүх ямар хүн байх гэдгийг сая авраг ах чинь хэлж өгч байна. Тэгэхээр би энэ улсын төшиг тулгуур шүү гэдгийг өөрснөө мэдэж явж байгаарай. Тэгээ сүүлд одоо манай энэ алдар цуутай аврагууд мундаг үг хэллээ шүү дээ. Баямүх авраг сүүлд юу гэж хэлж байлаа? Бүх хүн ууралсан ч одоо нөгөө ухаанаа битээ алдаж байгаараа гэдэг үг хэлж байсан. Энийг бас дүүнер бодож явах хэрэгтэй. Энэ уур буюу саяны аврагын хэлдэг шиг юмд улс хууртай хандаж тунгааж дүгнж байгаараа гэдэг чинь хамгийн чухал шүү. Мэгт автахаасаа эхлээд эн чинь бүхэл амьдралын чинь одоо эд эс бүхэнд чинь тэр бодох тунгаах гэдэг зүйлийг байна гэдгийг ойлгоорой. За дараа нь Батэрдэн авраг сая сүүлийн жилүүд бас хэлжсэн шүү дээ. Ялихгүй одоо найр юу гэдэг вэ? Тэр ариг дарснаас хол байгаараа гэдэг. За энийг дүүнер маань бас маш сайн бодорой. Энэ арих гэдэг зүйл чинь Монгол хүнд зохихгүй юм билээ. Бид нар энийг сүүлийн 21-ээс 91 он хүртэл одоо зөвл бол Орос улстай ойр байснаас арих уух гадны энэ хөвшлийг дуурайцсан юм билээ. Тэрнээс биш Монгол хүний бие организм энэ арих гэдэг зүйлийг нэг даагаад идэггүй шүү гэдгийг сайн ойлгоорой. Сая энэ талаар бас авраг агцсан бас хэлсэн байгаа. За манай мөнхөд аврагын олон удаа ярилцлага өгж ирсэн зүйл байдаг шүү дээ. Тэр сумын цолтой байхад нэг хүүхэд гарцсан. Хүүхдийн хоолны мөнгө, памперсны мөнгө байхгүй байхад бэлтгэлдээ барилдаанд явах уу, Солонгос явах уу хаа тий? Солонгос явах уу гэдэг ингээд гэр бүлийнхаа хүнтэй 18-9 настай залуу хүүхэд ингээд ярьж ирсэн. Тэгээ сая хэлж ш та бүхэнд. Зорилгоо тодорхойлоорой дүүнраа гэдгийгсэн. Тэгэхээр энэ дээр юу хэлээд байгаа юм гэвэл эрэгтэй хүн, бүх хүн ямар нэгэн байдлаар та бүхнийг зорилготой бай гэдгийг энэ авраг ах чинь хэлээд байна. Зорилготой. Зорилготой байвал өнөөдөр би сумын зааны барилдаанд тэд давахын төлөө барилдана. Маргааш тийм бэлтгэл хийн, нөгөөдөр тийм бэлтгэл хийн гэдээ ингээд явдаг. За сүүл манай Бямбутхан хаслын их өөрхөн зүйл бас ярьж ирсэн шүү дээ. Их нэртэй. Бас л нэг сумын зам байсан баг. Тийм ээ. Намайг нэг 2-3 жил яаж бэлтгэл хийхийг хараад таач. Би ингээд нэг хичээгээд хийе гэдэг. Энэ ах нарынхаа энэ алдартай Ахмад аврагуудынхаа хэлсэн үг болгоныг одоо дүүнрээ тунгааж бодож байгаарай. Тэгээд одоо асуух зүйлүүдээ бол асуу хүүхдүүдээ асуугаад эн чинь юм цаг нартай юм чинь мөнхөд ахын одоо та бүхэндээ хариулаад ингээд явна. Саяны зүйлүүдийг сайн бод. Тэр зоригтой байна гэдэг бол тун чухал юм байгаа ш. Хүүхэд байхад тоохгүй байж магадгүй та. За тэгээ аврагаас нэг ийм асуулт асуучи. Ер нь барилдаантай холбоотой, бусад зүйлтэй холбоотой ч юм уу ийм асуулт асууя гэсэн манай бөхчүүд, залуучууд байх юм бол бас нээлттэй. Тэгэдүүлээ араас нь барилдаантай юм чинь. За мэд босоод ир босоод. Өөр тэнд байна тийм ээ. За ийшээ явчих. За Баян мөнх тэр Булган аймгийн 3 булаг сумын зам Баян мөнх гэдэг одоо суманд их олон төрүүлсэн 90 хэдэн он төрүүлсэн юм зам байгаа. Байна уу?
За та бүхэндээ энэ өдрийн сайхан өдрийн мэндийг хүргье. За мөнхөд аваргыг би бас биширч өчөө одоо энэ тийм хүүхдийн одоо энэ ороо усгах цагт энэ очгийн хүмүүжлийн төлөө одоо санаа зовж байгаа энэ одоо алхын 18 аймгаар ингээд амжиж маш их хүндэлж одоо аваргыг бас дэмжиж өөрөө ч гэсэн би бас аятай сайхан одоо та нар намайг бас алаг цог мэдэх баха. Би одоо 51 настай тэгээ сумын занд алаг бол гарчгаа тий. Тэгээд энэ Монгол өхийн сайхныг би бас багаасаа мэдэрсэн өдөө зэрэгтэй би одоо бас тамхи хэрэгэлдэг. Арх нэг найрын 3 дугаараа өнгөрөх. Тэрнээс цааш хэрэгэлдэг. Тэгээд энэ сайхан хүмүүжлэг би хинээс авсан гэхэлэр миний 9 удаа төрүүлсэн авгах маань байсан. Сумда. Алдар нийгэмлэгтнүүд цэрэг байхдаа би байсан. Цэргийн алдар нийгэмлэгээр өнгөрөөсөн. Тэр үед энэ улсын аварга Бээжингойг харж манайх их биширч тэр хүчиг сайхан хүн болох юм шиг. Тийм юм шиг гой ганган аятайхан сайхан байхаас тэр их сайхан хүн байсан шүү. Тэгээ манай ах маань их сайхан аятайхан сайхан авч явдаг байсан. Тэгээ би тэр авахаасаа бас яваад одоо бас тэрийг залгуулад бас аятайхан сайхан нэг хүнд аятайхан хүлчээс аятайхан сайхан явахыг хүсдэгэ. Тэг би хаяанд гардаг одоо та нар мэдж л байгаа. Би тэгтээ давахгүй би 51 настай хүн давахгүй дээ биш. Энэ 51 нас хүртэл би энэ аятайхан сайхан авч явж болно шүү гэдгийг өөрсдөө та нар ухаардаг харж байгаа нөхдүүд төр харж байгаа бол яг одоо тэгжил дотор үлгэрлэх санаатай би бас гай гардаг аа. Тий. Тэгээ би өнөөдөр зориуд хөдөөнөөс сумаасаа бас аваргыгаа ингэ сайхан ярьцлага явах гэж нэг гол нь бас өнөөдөр дүүн ахын барилдахгүй тэгээд аваргыг хөндлөөд ямар ирж ямарчсан нэг аврагтайгаа бас сайхан харъя мэдлээ тэгээд энэ ярьцлаган дээр бас өөрийнхөө бас санал бодлыг хэлчихье гээд. Тэгээ миний анхаасаа би өвлсөн. Анхаагаа өвлснийг би та нартай бас харуулж ингээд аятайхан сайхан бүгдээрээ тэгээд юу яагаад гол нь барилгатай биш цаадах найз нөхдөд та нар минь бид нар ч бүр ноён нурууштай тэгээд цааш найз нөхдөд бас үлгэр дуурайл болоод ингээд тэгдээ ингээд өөр бид өөрсдөө сайхан авч явж байгаа юм чи бүгдээрээ би сайхан авч явна гэж бодож та нарыгаа тэгээд цаашаа ахиулаад найз нөхдөдтэй ингээд одоо ороо усгай цагт бид нар л одоо Монгол одоо энэ нэр хүний нуруу болохгүй бол одоо бас хэцүү болчиход байна. Аваргын маань хэлдэг одоо бас би маш их дэмжиж явдаг. Тэгээ би асуулт байхгүй. Тэгээ би та нартай ингээд бас үсээд ингээд сайхан ярьцлаа. Тэгээ Бээжингугаас манай сумын манлаа за 9 удаа төрүүлсэн чулуун гэж юм байсан. Ахаасаа сумын зам Баямик гэдэг ингээд би ингээд хүмүүжлийг одоо баятай сайхан яаж авч явдгийг би суралцаа. Тэгээ та нар минь ингээд залгуулаад ингээд сайхан жодогтой юм том аваргаасаа мөнгөт аваргаас бүгдээрээ суралцаад ингээд бүгдээрээ сайн сайхан явцгаая. Энэ Монгол орно аятай сайхан ирчүүд болцгоё. Залгуулаад бүгдээрээ сайн сайхныг бүгдээрээ залгуулаад энэ аваргынхаа одоо хэлснээр явцгаая. Монгол сайхан ирч Монгол орондоо хайртай бай. Монгол төмнө хүндлэе. Тэгээд та нартай ганцхан хэлэх юм. Бидний үед одоо би яг барилж ирсэн тэгээд энэ ооччод миний дүүнэр бити зурагт хараа. Би ганцхан юм тийм. Бид нар чи 90 ус зүгээр оочоод манайт үе чи ингээ зүгээр яваал өгдөг гэсэн. Засуултаа засуулгүй зүгээр маглаач бич байгаа. Бид нар ч одоо үе болсон. Засуултаа засуулгүй тэгээд эсэрэггүй тэгэл оочоод тэр юм 90 хүний ганц голж удаг тэр. Заавал миний дүүнэр бити зурагт хараа л та. Үнэхээр оочсон мэдэрдэг л байхгүй бид бүгдээрээ мэдчихэж байгаа. За би чи явчлаа та туулгачлаа та гэдэг мэдчих. Зүгээр л энэ олоола бид нүр барилж байгаа юм чи тэр хүмүүс хүндрэл учруулалгүй ингээд бушуухан шиг зайгаа тавьж өгөхгүй л одоо дараагийнх нь ингээд олон хүн явж байгаа юм чи. Миний дүүнэр зураг тааралгүй сайхан ойдсон бол 90 хүн шиг сайхан дахин өгчээ. За баярлалаа. Баярлалаа. Сайн байцгаана уу? Энэ дээр хүрсэн ирсэн бүхчүүдтэй энэ өдрийн мэндээр хүргэе. Би танаас сууж байгаа нэг асуулт нь болохоор надад тулгардаг асуудал юм аа. Би зүгээр би малын эмчээр сурдаг. Тэгээд хажуугаар нь бэлтгэлээгээд хичээлээгээд явж хахад хичээлээ хийж хагаад барилдангууд л энд очиад нэгийг даваач юм хоёрын даваад унцдаг. Бэлтгэлээ жоох хийж хагаад
юу барилдахлаараа нэгэн даваа, хоёрын даваа гэж давдаг. Тэгээд энэ надад тулгарч байгаа асуудал яг алийг сонгох вэ гэд би бүр байг эргэлздэг. Тэгээд нэг зүйл нэгийг хаяад яг л шолоодыг гэдэг ч юм уу. Танд яг ийм асуудал гарч ирсэн үү гэд. Хэрвээ гарч ирсэн бол яаж шийдчихсэн бэ гэд. Ийм л асуудал. За бид бүгдийн амьдрал бүгдээрээ тийм цаг хугацаатай. Бид бүгдээрээ мөнхийн залуугаараа байгаад байхгүй. Цаг хугацаа гэдэг зүйл бид бүгдийн хамгийн том дайсан. Бид бүгдийн өрсөлдөгч бол одоо бас тодорхой. Өнгөрсөн ирээдүй одоо өнгөрсний хүмүүсээс илүү биднийг бүтээж чадна. Одоо байгаа дэлхийн залуучуудтай мөр зэрэгцэж тэдэнтэй тэнцэх гэдэг одоо олон юмнууд бидэнд бол байгаа. Тэгээ миний хувьд цаг хугацаа гэдэг зүйлийг бид бүгд зөв ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Би хүүхдүүдтэй ингээ уулзахад хүний амьдралыг 4 үлрэлд хувааж авч ярих дуртай. Хүний хавар цаг гэж байдаг. 0-оос 20 нас бол хүний хаврын үлрэл. Нэг үлрэл 90 хоногтой байдаг. Тэгээ энэ дотор бид бүгдээрээ ингээд дандаа суралцсаар агаал 20 насыг хүрч. Тэгээ юу сурсан тэнийг амьдрал дээр бий болгоод гэр бүл зохиогоод амьдралаа баталгаажуулах үлрэл нь одоо 100 цаг. Тэгэхээр 100 цаг, намар цаг гэдэг та бүгд ингээд 4 үлрэлийг бас миний түрүү чи ярьж байсан юмнаас бас сонсч байсан. Тэгэхээр тийм бид бүгд тийм цаг хугацаа гэдэг зүйлийг их зөв мэдэрдэг. Тэрүүнийхээ төлөө хавар тарьсан тариа бол намар хураахт болцсног үүсэж чадна. Бид нь хаврыг өнгөрөөгөөд алдаад 100 тариа таривал тэрний болцсног үүсэхгүй. Намар бидэн ураг сурааж авч чадахгүй гэсэн үг. Тэгэхээр альва зүйлийг цаг цагт нь хийдэг байх хэрэгтэй. Би бас яг ийм эргэлзээтэй ийм амьдралын одоо шийдвэр төр тулгарч ийсэн. Би 2 дээд сургуульд орсон. Бүх бол чадахгүй байх. Бүх болохоосоо өөрөө эргэлзэж ийсэн. Хэдийн сэргийн дээд сургуульд орж ийсэн. Шинжлэх ухааны технологийн их сургуульд орж ийсэн. Тэгээ миний хүн өөрөө аз жаргалтай байна гэж яг ямар зүйлийг хэлдэг юм бол? Бид бүгдээрээ л аз жаргалтай амьдрах гэдэг тийм. Аз жаргалтай байна гэдэг ойлголт бол дуртай зүйлээ хийж байгаа хүн л аз жаргалтай байд юм бэл. Байж чадд юм бэл. Та бүгдийг дургуй зүйлийг чинь хийлгээд байвал та хэд хизээч бүтээмжтэй сайн ажил хийж чадахгүй тийм. Тэгээ би яг өөрийнхөө хамгийн дуртай зүйл бол бүх юм байна гэдгийг 2 сургуульд явж олж авсан. Тэгээ бүх болохын төлөө айгүйх одоо өөрийгөө ялж дийлж мөрөөдөлтөй зорилготой хүрэхин төлөө айгүйх сайн тэмцэж чадсан болов гэж боддог. Манай энэ бүхчүүд дотор маш олон том мэрэгжилтэй бүхчүүд байна. Сайхан боловсролтой том сургуулиуд төгссөн. Би одоо Монгол улсын авраг авчаад хүний барилдах нас бол бас хугацаатай. Альва спорт хүний залуу наснаас бүх юм шаарддаг. Тэр хугацааныхаа тэр өдөр тутмын хийж байгаа бэлтгэлдээ эзэн болж чадсан нэг хэсэг нь амжилтанд хүрнэ. Арай муу хийсэн гэдэг юм уу? Ямар нэгэн өөр шалтгааллах одоо асуудлууд гарсан хүмүүс нь амжилтанд хүрч чадахгүй. Тэгэхээр эр хүн гэдэг зүйл хүн өөрийгөө илүү сайн мэдрэх ёстой бол. За би яг алиндаа илүү дуртай байна. Би алийг нь хийвэл илүү аз жаргалтай байж чадчихна. Би ирээдүйд юу хийдэг, юу хийж амьдрдаг гэр бүл өөр хүүгүүд бусдад яаж нөлөөлдөг хүн байх ёстой вэ гэдэг зүйлийг бас бодож анхаарч явах ёстой юм бэл. Би бол одоо та бүгдээрээ над шиг эрсдэл гаргаад гэдэг юм уу? Бүх рүү шууд ороод бүгдээрээ амжилт гаргаараа гэхэд энэ олон сумын заануудад дунд нь хэлэхэд бас хэцүү байна. Би бол өөрөө яг тэгж ирээсээ гаргаж чадсан. Тэгээ миний хийсэн
хөдөлмөрийн үр шимээр Монгол улсын цолтой бүх болоод ирэхэн гут миний хөлийн сэргийг хайсан сургууль маань тэр боломжууд маань дагаад ирж исэн. Ахаад би компанид ороод компани нэр дээр барилдаад эхэлсэн чинь миний нэг шинжлэх ухааны технологийн сургуульд хайсан боломжоос дагаад ирж исэн. Тэгээ хүн өөрийнхөө мөрөөдөл хүсэл зорилгын төлөө бас тууштай зүтгэж чадвал тэр алдагдсан боломжууд хүртэл дагаад ирдэм байна гэдгийг бол харж исэн. Тэгэхээр нэгд өөрийгөө сайн шинжих хэрэгтэй болов. Би яг илүү сайн яг юундаа дуртай байна. Өнөөдөр манай сумын заануудыг энд бэлтгэл хийж байгаа Улаанбаатарт орж ирээ бэлтгэл хийж байгаа хүүхдүүдийг харахад зөвхөн жоохон бэлэнчлэх зүйл рүү бас хандаад байна уу? Өөртөөгөө илүү ярилцдаг, өөрийгөө илүү ялдаг. Тийм зүйлүүдэд өөрийгөө хүн өдөр тутам илүү сайн юмыг сурч мэдэж авч байгаа бол одоо хүн хөгжөөд юмыг харж байгаа өнцгүүд нь хүртэл өөрчлөгдөөл байдаг. Тэгээ өөрийгөө хөгжүүлэхийн төлөө айгүйх сайн гिचээх хэрэгтэй. Магадгүй малын эмч хийж байгаа хүн эмнэл зүй аргыг маш олон юмнууд сурч байгаа. Энэ эргээд бүхэд ч гэсэн хэрэг болохыг бас үгүйсэхгүй. Угаасаа болох учиртай. Тэгэхээр манай энэ ихэнх залуучууд маань бүгдээрээ бүх болох гээд яг энэ мэрэгжил эзэмшил тал дээр бас одоо алдаа дутгал ихэнх нь гаргадаг. Энэ нь бас манай Монгол бүхийн бас нэг сул тал юм болов. Яг амжилт гаргаагүй өнөөдөр миний эргэн тойронд барилдаж байсан найзууд маань бас зарим нь ингээд нэг тийм хар ажил хийгч гэдэг юм уу, ингээд нэг тийм болцооны төвчний юмнууд нь бас бага байдаг. Тэгэхээр би бас илүү та бүгдийг илүү боловсрол эзэмшиж ямар цаг үеийг илүү их бүхийнхээ бэлтгэл зарцуулах вэ? Аль цаг үеийг би ажилдаа зарцуулах уу гэдэг тэр цаг хугацааны одоо юмныхаа эзэн байж чадвал бас мэрэгжил эзэмшээд давхар хажуугаар нь бас Монгол өхөөрөө том амжилт гаргаж чадна гэдэгт би бол итгэлтэй байна. Тэгээд бэлтгэл хийгээд амжилт гаргаж байгаа маш олон залуучууд байна. Тэгэхээр та бүгд илүү ихийг сурж бүхгүй байна гэдэг чинь одоо ирээдүйд маш олон том хүүхдээ өсгөх, эхнэрдээ хань болох тэр хариуцлага гэдэг тэр биднээс өмнө тулж ирэх тэр олон зүйлээс бид нь зүгт харахгүй. Тэрийг эр хүн болгон одоо өөрийн ноён нуруу хүсч мөрөөдөж байгаа зүйлийнхаа төлөө яаж явах вэ гэдэг. Маш олон зүйлүүдийг бас бодож шийдвэр гаргах нь одоо чухал. Тийм учраас манай бүгчүүд бол одоо тэр зүйл дээр илүү сайн ажиллаж чаддаг бас тийм хүмүүс юм болов уу гэж миний хувьд бол боддог. Одоо аймгийн солтоо, улсын солтоо барилдгаа байцсан олон юм миний үеийн залуучуудыг харж байхад бас мундаг ажил хийгээд бизнес эрхлээд үйлдвэрлэл явуулаад маш олон залуучууд бас сайхан амьдарч байна. Тэгэд би нэг юмыг тодтогч хэлэх дуртай. Мөрөөдөлгүй зориг ерөнхийдөө хүнийг хайшиж хөргөдөг юм бэл. Яг юунд хүрэх гээд байгаа? Юунд хүрэхийн тулд зориг тавиад байгаа? Мөрөөдөл гэдэг зүйлийг шашин машин талаар ингээ явуул ярихаар бас гитэрхий их өөрийгөө мөрөөдөлд баригдуулаад өөрийгөө одоо их шунал давтуулаад яд одоо тийм өөр зүйлүүд болоод хөвөрчж магадгүй. Гэхдээ миний бол билсаа бол хүн болгон илүү их сайн юмыг мөрөөдөж чаддаг. Тэр мөрөөдөлтөд хүрэхийн тулд айгүй том зорилгоодыг тавьж чаддаг. Зорилгодоо хүрч байгаа том мөрөөдөлтөд хүн хизээш тийм буруу муу жижигхэн зүйлүүдэд сатаардаг юм байна. Хүн ядраад бэлтгэл хийж явах үед одоо хамаг тамир тасарсан одоо зорьсон зорилгодоо хөрхөө явж явахт маш олон бэрхшээл саадууд гардаг. Тэр болгоныг давж гарах хамгийн том хүч бол мөрөөдлийн хүч байт юм байна. Хангаа авраг Монгол улсын авраг болохоос өмнө бас ярьж ирсэн усныхаа дараа гэр бүлээрээ мөрөөдөл гэдэг зүйлийг гэр бүлийн мөрөөдлийн самбар хийгээд жилийн өмнөөс авраг гэдэг тэр мөрөөдөл дотор амьдраад мөрөөдлийнхөө ертөнцид эхнэр нь хүртэл очоод хангаа аврагыг сэрэхт
хангаа аваргаас ирээрэ гэд ингээд дууддаг. Сая энэ жилийн төрүүлдэг Батмагнаа Арслан хүртэл яг тэр аргуудыг бас хэрэгжилж мөрөөдлийн самбраа хийж Монгол төрийн наадам төрүүлж ийн гэдэг. Би хүртэл яг Монгол улсын харцаа сул авсныхаа дараа би яагаад Монгол төрийн наадам төрүүлж болохгүй гэж бүгсэн энэ том уулын оргил руу авирчээж би яагаад талаас нь яагаад би буух гээд байгаа юм бэ гэдэг зүйлийг өөртөөгөө бас ярилцж ирсэн. Тэгээ бид өрөөдөр нь гарвал амьдрал илүү тод эргэн тойрны орчин илүү гоё харагдах юм байна гэдэг тэр зүйлийг бодож тунгааж тэгээ өөрийгөө бас тэр мөрөөдлийнхөө авраг гэсэн мөрөөдлийнхөө тийм орчинд өөрийгөө амьдруулж хэлсэн. Би өөрөө хүнд хэлэхээр намайг шоолдог, доогддог хүмүүс айгүй олон байсан эргэн тойрон. Тэгтэл би наадмаас өмнө хүн болгонд би энэ жилийн наадам төрүүлнэ, би авраг болно гэдэг. Хүн болгонд хэлдэг байсан. Тэгээ миний магадгүй хамгийн илүү сайн мөрөөдөж чадсан учраас хүрч чадсан болов гэж боддог. Тэгтээ хүн болгон заавалчгүй мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Мөрөөдөлгүй хүн өө төөрсөн сармагцны лугаа адил, мөрөөдөлгүй хүн сэлгүүргүй завьтай далаад ямар ч луужингүйгээр суудсан мэт. Тийм болохоор бид бүгд бүх зүйлийг томоор мөрөөдөж сэтгэж. Ер нь ингээд би ингээд хөдөө орон нутгаар яваад ингээд ажиглаж явах тэр арх ууж байгаа амьдралаа авч явж чадахгүй байгаа. Өр хүүхдүүдэд өнчрүүлж байгаа. Тэр гэр бүл болчоод хариуцлагаас зүхтаагаад гэр бүлээс салж байгаа. Тэр олон залуучуудыг харж байхад мөрөөдөлгүй, зориггүй тийм хүмүүс байт юм байна. Тэгэхээр хүн болгоныг мөрөөдөлтөй, зоригтой байгаад тахлаар хамгийн бага жишээлхэд ямар ч мөрөөдөлгүй, зориггүй хүмүүс ингээд завтаа чөлөөтэй байждаг. Нэг найз нэрэд за хоёулаа нэг тийшээ явчихад ирээ, би нэг тийм ажил хөөцөлтөд явж байна. Тийшлээд ирээ ихэд мөрөөдөлгүй хүн бол за тэгээ би ажилгүй байна, чамтай хамт явчихад ирээ гэж яваад хүний мөрөөдөл биелүүлэхэд л яваад байдаг. Тэгээ өөрийнх нь цаг хугацаа өнгөрдөг. Тэгэхээр би дүүнэрийг өөрсдийнхээ цаг хугацаанд л аягүй сайн эзэн байх хэрэгтэй. Цаг хугацаанд эзэн бай гэж байгаа үгнүүдийг ойлгож байгаа юу? Би сая үлрэлтээ ингээд маш бага хэмжээгээр задлж ярихгүйгээр ярьж байна. Би одоо ингээд өөрийгөө саяхан л одоо тааг бүгчиг сумын зам болоод Улаанбаатар хотод ирээл яг л ихэнх нь бас та нарын амьдралж байгаа шиг амьдралыг бас туулсан болов гэж бодож байна. Хоол олдохгүй, автобус унааны мөнгөгүй. Тэгээд тэр хугацаанд бас гэр бүлээ зохиогоол, үр хүүхэдтэй болоод аав байх уу, гэр бүлээ тэжээх үү, бүх байгаад энэ мөрөөдлийнхаа талаар зүтгээд барилдах уу гэл. Тэр болгоныг бас гэр бүл хамт олон өөрийгөө зөв дүгнж мөрөөдлийнхөө төлөө эзэн байж өөртөө эзэн байж өөрийгөө ялж чадахын төлөө бас зүтгэсэн. Одоо ингээд түрүүн цаг үе их өөр болж ийн гэж ярьжсэн. Хэмэл оюун ухаан гэдэг зүйл биднүүсийн нийгэм, биднүүсийн орчинд айгүй их гүнзгий орж ирж байна. ChatGPT гэдэг зүйл мэдлэгийн энэ зөрүүтэй байдлуудыг ирээдүйд бүгдийг арилгах юм бэл. Тэгэхээр хүнээс юу шаардах вэ ирээдүйд? Маш олон мэрэгжил, маш олон бид бүгдийн хийж заншсан маш олон ажлын байрууд устд нь байхгүй болно. Одоо гадаадд ингээд явж байхад онгоцны буудалд очихоор хүн болгоноос англи хэлний мэдлэг айгүй их шаардж байна. Онгоцны буудал дээр хүн байхгүй. Компьютертэй, роботуудтай харьцаад бүх юмаа хийдэг гэл. Тэгэхээр ирээдүйд та бүгдийг хүлээж байгаа нийгэм бас их олон чадамжуудыг шаардж эхлэн та бүгдээс. Хүн болгоны чадах ёстой маш олон чадамжууд бий болж эхэлнэ.
Би тэгээд энэ бүх залуучуудыг, бөхчүүдийг гэр бүл салалт, архитэлт маш олон зүйлээс бас нийгмийн олон бүлэг давхаргуудаас бас хол байж чадж байгаа хүмүүсийн бүлгэл болов гэж бодож байгаа. Нэг суманд очиход архинд орсон сумын заа ирэл таардаг. Тэр сумаа өөдөн татаад тэр суманд арай өнгөтэй өөдтэй амьдарч байгаа залуучууд нь ихэнх нь бас бөхчүүд байдаг. Тэгэхээр тэр нь юундаа байна гэдээ харахаар бид нь өнөөдөр энэ хөлс хөдөлмөр урсгаж өөрийгөө болон бусдыг ялахын төлөө маш хөдөлмөр хийсэн учраас ялгалтын амтыг мэдэрсэн. Учраас бас тийм амьдралын даваа олон чанаруудыг мэдэж авсан тийм хүмүүс учраас амьдралд бас зүйтэй сайн хандаж чаддсан болов гэж боддог. Өөр асуултууд байна уу? Манайхан ерөнхийдөө барилдах гэсэн чинь унтах гээд эхэлж шүү. За хүүхдүүдээ өшөө өөр асуултууд юу байна? За сайн байцгаана уу. Скватрын аймгийн Онгоц сумын яриа сумын зам Дуламгүй Мембертэн гэдэг залуу байна. Би танаас асуух асуулт болохоор та нөгөө бүхэн цэрлэх ёс гэж байдаг гэсэн шүү дээ. Тэрийг та надад тодорхой бөхчүүд дээр нь тодорхой хэлж өгөөч гэж асууя. Мэдээж нөгөө ёс суртахуун, ёс зүй, ёс уламжил дагсан маш олон зүйлүүд байд юм байна. Монголчууд эртээр үеэс ахуулаад нэг баахан цээрлэх ёсуудтай. Тэрийг дагаж мөрддөг ягаад ч юм тийм биднүүсийн бичгтэйгүй хуулийн тийм соёлын талууд биднүүсийн амьдралд маш их гүнзгий нэвтэрсэн. Өнөөдөр бид нэг маш олон хуулийн дор амьдарч байна. Тэр хуулийг зөрчүүл, шүүхтэр очдог, цагдаа дээр очдог. Тэгэхээр энэ монголчууд энэ соёлын асуудал их гүнзгий ойлголттой байсан учраас тийм олон детаачилсан цаасантай бичигдсэн хүлтэй байгаагүй юм бэл. Бид нь тэр олон хүн хоорондын харьцааны зөв амьдрах арга ухааныхаа юмнуудыг ёс зүй, тэр ёс суртахуун, тэр ёс уламжлалаараа бид нь үргэлжлүүлэн явуулдаг байсан ард түмэн. Тэгэхээр бүх хүнд байх ёстой цэрлдэг одоо эхний алхмууд бол бүх хүн хизээж худлаа хэлдэг байж болохгүй. Би өөрийнхөө амьдралыг айгүй үнэн байлгах гэж хичээдэг. Хүн өөрөө тийм үнэн амьдраад эхлэхээр хүний амьдрал ч гэсэн тийм тайван, айх айдсгүй, яарах, адгах зүйлгүй тийм болчтой юм байлаа. Бүх хүн бол хулгай хийдэг. Сэтгэлгээ бол бүх хүнээс ямар ч үед гарахгүй байх хэрэгтэй. Бүх хүн хүний дутагдaltaа зан шууд хэлээд ойлгуулж чаддаг тийм сайн найз байх хэрэгтэй байл. Бүх хүн хизээж сул дорой ямар нэгэн одоо хүнийг, эмэгтэй хүнийг, сул дорой ямар нэгэн эрэгтэй хүнийг дээрлэх ямар тийм одоо зүйлийг маш өндөр цээрэлдэг байсан байл. Өөрийнхөө хүч бярыг адилхан нэгэн хүч бяртай хүнтэй тэмцэж үздэг болохоос биш сул дорой ямар нэгэн өөр хүмүүсийг дээрлэгдэг. Бүх хүн энэ архинаас маш их хэмжээгээр хол байсан юм бэл. Арх гэдэг зүйл маш олон зүйлүүдийг амьдралаас хулгайлж авч явж чаддаг. Өнөөдөр Монгол улсад архинаас болоод эрхчлөө энэ сайхан цаг хугацаагаа үгүй хийгээд явж байгаа 5000 гаруй эдэр насны залуучууд байна. Зөвхөн тэр хүмүүс архиуж жижигхэн одоо тэр эр хүнд байх ёстой тэр сайхан чанаруудыг эзэмшиж чадаагүй, хүнийг уучилдаг, хүнийг инэрдэг, хайрладаг, өөрийнхөө буруг хүлээдэг, хариуцлагыг хүлээж авч чаддгүй тийм үйлдэлүүдээсээ болоод алдаа гаргаад олон жил шорон сууж байгаа маш олон залуучуудыг харж ирсэн. Нүднийхэн цог нь унтарсан. Ямар ч хөсөл мөрөөдөл зориггүй болцсон. Монгол бүх гэдэг хүн дотор цээрлэх ёстой маш олон чанарууд байгаа. Монгол хүн би түрүү энерги маш өндөр түвшинд байж чаддаг гэсэн.
Тэгэхээр тэр энерги гэдэг зүйл хаанаас ургаж, хаанаас бий болдгоо гэхээр тэр сайхан зам мөрөөр дамжиж энерги сайн зүйл хөтлөгддөг. Бидэнд ламд очиод ном уншуулна, хямрын сан тавиулна гэхээр хэдэн сайхан үгнүүдийн нийлбэрүүдийг л хэлдэг бидэнд төвд хэлээр. Тэгэхээр тэр бидэнд тэр төвд хэлээр хэлүүлсэн сайхан үгнийхаа дундаас миний хямрал дундаа сэргчлээгээд бодол босол гардаг. Бид нь өөрсдөө дотроосоо зөв сэтгэл үүсгэдэг, зөв явдал мөртөө болж чадвал бидэнд тэр хямар гэдэг тэр сайн илүү энерги гэдэг чинь өөрсдөө ямар ч нэгэн лам дээр ямар нэгэн хүндэр залбирахгүйгээр бидэн дээр хүрээд ирдэг зүйл. Дээр үед Монголд нэг лам шашингийн хүмүүс баг байхад нутгийнхаа бүгдээр очиж заслаа хийлэгдэх тийм олон аргууд байсан юм байна. Ажил төрөл нь бүтэхгүй байгаа, би хаана өвдөд байгаа хүмүүс нутгийнхаа бүхэдтэй очиж албаар барилдаад, шороодож унаад барцтай арилгуулдаг. Үйлж айлгаад байгаа хүүхдийг нутгийнхаа бүхэд очиж шороон дээр унгуулж тэр хүүхдийн барцтайг арилгуулдаг. Аль нэг нутаг тийм сайн бүх ирэхэд нутгийн айл болгон гэрлүүгөө оруулахч тэр хүний араас хөөцөлддөг. Нэг сайн бүх гэдэг чинь маш олон цээрүүдийг биедээ сингээсэн тэр сайн энергийн цуглааныг өөртөө бүрдүүлсэн. Зөв энергитэй хүнийг гэр орон руугаа оруулаа гаргахаар гэр орны сөрөг муу энергиуд тэрүүнд дарагдаж хөөгдөж алга болдог. Өнөөдөр хүртэл та бүгд мэдж байгаа, та бүгд энэ нутаг усанд хүртэл өнөөдөр бид бүгдийг наадамд барилдахгаа явж байгаа бүх хүнтэй гар барихын төлөө ямар олон хүмүүс бэлгшээж ирж байна. Өнөөдөр сайхан өдөр байна. Энэ том бүх хүнтэй гар барьчлаа. Энэ бүх хүнтэй уулзчлаа гэдэг. Тэрний цаана дандаа тийм бэлгэдлийн чанарын бүх хүн тийм сайхан хүн учраас ард түмэн хөндлөдөг. Бүх хүн хулгайч, бүх хүн худалж, бүх хүн архиудаг, бүх хүн босромог буруу явдалтай. Болчвол бидгүүдийг хүндэлдэг, хайрладаг, биширдэг хинч байхгүй болчих шүү дээ. Тэгэхээр бүх хүн гэж хүний цээр ёс өнөөдрийн нийгэмд үүсэж байгаа тэр муухай гэсэн зүйлүүдийн эсрэг зүйлүүд л бүх хүн шингэсэн байх ёстой. Тийм нэг явцгүй жижигхэн зангууд гаргадаг. Хүн долгондог. Өөрөөрөө байж чаддаггүй. Тэр эр хүрээний ноён нуруу гэдэг зүйлийг няцдаг тийм нийгмийн маш олон зүйлүүдийг бид амьдрал дотроос харж байна шүү дээ. Биднээсээ энэ фэйсбુક орчин дотор тийм хүмүүсийн тухай маш их гардаг. Дарга болохын төлөө нэг том албан тушаалж очихын төлөө өөрсдийгөө болон тэр ноён нуруу бүх юмаа өгөө хийж байгаа. Тэгэхээр манай бүгчүүд энэ зүйлүүдийг бүгдээрээ мэддэг байх хэрэгтэй. Илүү их бүх хүний цээрэлдэг ёсууд, ер нь бүх хүн гэлтгүй энэ ирчүүд болгоны цээрэлдэг зүйлүүд юу байсан гэдэг зүйлийг өөрсдөө хайж ухаж илүү сайныг мэддэг байх хэрэгтэй. Би өвөр Монголд очиод айлд очиод мах идэд тэгс чинь Монгол улсын авраггүй ирсэн эдэн шүүсэнд хүргээд тэгс чинь бид нь ингээд өв соёл уламжлалаасаа их холдсон. Мах идэх соёлоо хүртэл мэдхээ байсан байл. Бүх хүн авраг хүн ер нь эхэлж маханд хүрж байгаа хүн аль маханд хүрэх ёстой юм. Утгаа яаж барих ёстой юм? Яаж огтлох ёстой юм? Махыг адгийн зөв огтлоод идэхээр хүртэл жажиллахад амар ходоодонд ороод маш сайн шингэж чаддаг. Маханд хүртэл маш олон төрлийн ёроолууд байна. Эдэн шүүсэнд хүрж байгаа хүн тэр зүйлүүдийг хүнддэг. Солонгос, Японд хүртэл ямар ч хүн хоол идэхдээ ямар гоё хоол вэ? Ямар амттай харагдаж байна. Зарим шашиннуудад энэ хоолыг өгж байгаа тэр энэ амттай сайхан хоол ундааг өгж байгаа тэр өөрсдийнхөө шүтдэг бурхтуудад хүртэл залбирдаг үйл явцууд байдаг. Монгол хүртэл тэр соёл тэр юу өндөр байсан юм бэл. Тэн тусмаа Монгол бүгчүүд дотор их байсан юм бэл. Тэгээ би өөрөөсөө айгүй иччихсэн. Би Монгол улсын авраг бүх хүн гэрнэ ямар ч хоол идэх соёлгүй.
Зөв хоолойш бариад идэж чаддгүй юм байна. Мах болгон өөр өөрийн гэсэн агуулгатай уурганы чанар, эрдэсийн чанар махан дотор байгаа. Дал гэдэг махны ард дээр хүний дархлааны системийг дэмждэг маш олон төрлийн бодис байдаг учраас далыг далуулаа гэдэг онолыг хүртэл Монголын ард түмэн бидэнд гаргаад ингээ хийгээд өгсөн. Доошоо харсан махыг яга бүх хүн иддэггүй юм. Тэгэл маш олон чанаруудыг бид нь өөрсдөө бас сайн судалж мэдэж авах ёстой зүйлүүд их байдаг юм байна. Тэгэхээр нэг хүнээс асуугаад цээрлэх ёстой. Би яагаад бол бүх хүнийг энэ нийгмийн хамгийн шилдэг залуучууд байлгахыг хүсэж байгаа. Тийм болж чадна гэдэгт бас итгэлтэй байгаа. Бидэнд бие балдрын сэтгэл санааны хувьд хамгийн бас хүчтэй хүмүүс. Тийм учраас бидний жижигхөө имийг засаад хөвхөн өөрсдөө маш жижигнээр өөрчилж чадвал бидний энэ нийгмийн бүгдээрээ манлайлагч нар болж чадна. Ерөнхийдөө бүх хүн жоохон арх угаал ирэхээр тэр энерги гэдэг зүйл нь сулраал дөрөөтөл айс цан нэвдрэл нөгөө бүдүүн биетэй би хаа бэлдар өөр юм зориулагдсан хүн бусад сул дөрөө биетэй хүмүүстэй муудалцаад эхлэвэл угаасаа зодон зохино. Тэг архинаас их хол явах хэрэгтэй юм байл. Би одоо ингээд нэрлээ яриад байвал маш олон юм ярихаар байна. Гэхдээ өөрсдөө бид бүгд илүү сайныг ухаж ойлгодог тийм сэтгэлгээ бидэнд заавалчгүй байх хэрэгтэй юм байна. За өөр асуулт байна уу? Нэг. За сайн байна уу? Энэ өдрийн дөргөө. За ургаасаа 2 асуулт асуух гэсэн юм аа. Бас том даваануудад бас олон гарч аймгийн зам байхасаа эхлээд л бас авраг ослонуудыг хайж ирсэн. Ер нь барилдааны өмнө гарахтаа ер нь сэтгэл зүгөө ер нь яаж бэлдэж гардаг байсан. Одоо тэр түрүүний таны хэлээд байсан бас энэ том бүхчүүд яг би яг сансандаа өрөхгүй ингээд барилдаад унжлаа гэдэг бас энэ сэтгэл зүйтэй бас их холбоотой асуудал байдаг баха. Хоёрдугаар болохоор энэ хүмүүсийн одоо удам судрын талаар ер нь та бөхчүүдийн талаар яг юу гэж бодож байдаг вэ? Ийм хоёр асуулт байна. Одоо тамирчин хүнд сэтгэл зүй гэдэг зүйл айгүй чухал. Шууд хараад бүхийн гараа дэвэ шаваа гэдэг зүйлийн цаана маш олон агуулга маш олон илэрхийлэл явдаг. Монгол наадам гэдэг зүйл нэг бүх барилдад ном сум харваад мөр уралдаага болчдөг зүйл биш юм байл. Агуулгаар нь ингээ харахаар. Монгол хүн амьд бол дараа жилийн наадам үзнэ гэдэг. Наадам болгонд очих байгаа хүн шинэ хувцас, шинэ дээл дээхэн үед бол машиныхаа дил сүүлийг өрчсөн би одоо засч аваад наадам ундаг мөр, ундаг өмсдөг дээл гэл маш юм олон дэг заягтай наадамд монгол хүн оролцдог байсан бэл. Тэр наадамд очиад яагаад монгол хүн болгон наадамд очдог байсан гэхээр тэр сайхан энерги хамгийн том их цуглаан наадам дээр л үүсдэг. За сайхан наадж гин үү, сайхан наадж гин үү, тарган тавта сайхан хаварж сайхан цусч байна уу гэл. Тэгэхээр тэр олон сайхан гэсэн үгнүүдийн энергид хүн өөрөө орохоор өөрөө хүн энерги амьт учраас маш олон өвчнөөс ангиж ирдэг. Сэтгэл санаа сайхан болдог, энерги засагддаг. Тэр олон мөр генголж байгаа хүүхдүүдийн генго тэр бүхийн сол дуудаж байгаа уугаан төрөлгөөр энэ лус авдаг, уул усны эзэд хүртэл баярлж, тэрүүнд хүртэл Монгол наадмаараа дамжуулж өргөл өргөдөг. Маш олон ийм сайхан зүйлүүд байдаг юм байна. Төртөө улсын бүхэл малгайтай байсан юм бэл. Монгол төр гэдэг зүйл бас дасраагүй ирсэн учраас Монгол төр өөрөө малгайтай байж ирсэн. Туваачууд, өр монголчууд бас ийм бас үндэснийхээ спортуудыг авч яваач гэсэн өөр төрлийн доор байгаа учраас малгай өмсөх эрх байдгүй байсан юм бэл. Тэгэхээр энэ малгай өмссөн эрхтэй бүх хүн болгон
эр хүн гэсэн тэр цаад Монгол бүх гэсэн тэр сайхан чанаруудыг хадгалж өвлж тээж явж байгаа гэдгийг бас сайн бодож явах учиртай юм байл. Би багтаа бас ингээл Монгол аймгийн заан цол авчаад улсын наадамд 2-3 жил дараалаад улсын цол авах гэж унжээсэн. Аймагуудын наадамд очиод унжээсэн. Тэгээ тэр хугацаанд бэлтгэл сургалт бол айгүй сайн хийгдсэн. Би болчин чадчихна гэд очижсэн. Тэгээ ингээд дутуу бэлтгэл хийдсэн юмыг дутуу бодцсон үед өөрийгөө сайн бэлдээг үед ингээд сэтгэл санааг хүртэл докторгүй болчихдог. Манай наадмын бэлтгэл дээр ингээд айгүй сайн барилжсэн залуучууд наадам төхөд ирэхээр сэтгэл санаагаа одоо сэтгэл санааны бэлтгэл хийж чадаагүй учраас амжилт үзүүлдэг маш олон тохиолдлууд байна. Танигдхаа байдал өөрчлөгдсөн тийм тохиолдлууд байдаг шээ. 2-3 хоногийн дотор нөөргөө хоноол шүнжингаа зүүдэндээ барилдаал. Цагна болоогүй бах шүнжингаа барилдаад байгаа бүх нөөргөө хоноод байгаа бүх хязгаарч амжилт гаргаж чаддаг юм байна. Тэгэхээр бүх хүний тамирчин хүний сэтгэл зүй тийм ямар нэгэн байдалд хугардгүй нугардгүй тэр бүх хүнд байх хэвээр тэр чанаруудыг эзэмшээд эхлэхээр өдөр тутмын тэр дадлуудыг хийгээд эхлэхээр сэтгэл зүй өөрөө угаасаа зүв болоод эхэлдэг юм бэл. Бидний сэтгэл зүгээ сайхан болгох гэж наадмын өмнө хямар авах гэж ламн дээр очдог, уул усандаа очдог. Уул усанд очиж байгаа хэлбэрүүд бол тэр их энерги, эрч хүчийг авахын тулд очиж байгаа. Тэгээ сэтгэл зүйд одоо сүүлийн үед спортын шинжилгээ ухаан гэдэг зүйл хөгжиж эхлээд дэлхийн маш олон улсуудаар хөгжиж байна. Сэтгэл засалч гэж хүмүүс байна. Тэгэхээр миний хувьд болохоор тэр үед би бол өөртөө юм төсөөллийн аргаар их барилддаг байсан. Бэлтгэл дээр би таарч болох, барилдаж болох бүхчүүд төсөөллөөр таарч барилдаж тэр мехнүүдийг их хийдэг байсан. Би сумын азар аврагтаа барилдвал энэ мэхээр хайж гин, өсгөө аврагтаа барилдвал би энэ мэхээр хайж гин гэд. Би тийм төсөөллийн аргуудаар их бэлтгэл хийдэг байсан. Тэр надад бас оновчтой байсан болов уу гэж боддог. Би 2-3 жилийн хугацаанд улсын цол авч чадахгүй, сансандаа хүрч чадахгүй ингээ явж байгаа хугацаанд сэтгэл санааны бэлтгэлүүдийг айгүйх муу хийж ирсэн юм байна. Монгол улсын цолтой болсон үйл явцууд харахаар тэр өдрүүдийн наадмын өмнөх нөөрүүд, наадамд бэлдэжсэн цаг хугацааны бэлтгэлүүд гэдэг. Тэгээ бэлтгэл дутуу байгаа үед л сэтгэл дутаад эхэлдэг юм байна. Өөртөө итгэл багасаал. Тэгээ бэлтгэл нь хандсан хүнийг дагаа сэтгэл нь бас ингээд бэлэн болоод эхэлдэг. Би Монгол улсын авраг авчаад дараад нь бараг 10 жил би одоо Монгол улсын аврагаа ахиж батлах гэж айгүй хичээлээ. Тэгээ тэр хугацаанд хүртэл би ингээд одоо барилдгаа байгаад гэдэг юм уу ингээд харж байхад би яг жинкнээс хуучин шиг тэгж мөрөөдөж чадаагүй юм бэл. Зүгээр ахаа төрүүлчихээс гэсэн тийм нэг дутуу зориг тавьчаал өдөр тутмын бэлтгэлээ яг тэгэл хийгээ яваад байсан. Тэгэхээр илүү сайн мөрөөдөд өөрийнхөө мөрөөдөлд хүрэхийн тулд зорилгоо тавиад зорилгодоо хүрэхийн тулд өдөр тутмынхаа ажил ахуй сахилга бат хөдөлмөр хариуцлага гэсэн зүйлүүдийг сайн ухамсарлаж чадсан хүн бол амжилтанд хүрч чаддсан байна гэдэг зүйлийг бол олж харж чадсан. Бүх хүн бол яхаарахгүй удамшдаг гэж би бол итгэдэг. Манай аав бол тийм том цолтой аймаг орон нутгад барилдажсэн хүн биш. Сумандаа л барилдажсэн бүх хүн. Тэгээд би аавыгаа бас миний аавын цусан дотор манай удам дотор бас тийм аймгийн цолтой бүхчүүд бас нэлээд хидгэд байдаг. Өнөөдөр та бүгдээ мэдж байгаа. Хурдан мөр бол дандаа удамшдаг. Дандаа сайн төлтөө азаргнуудын үр удам давхиж чинь. Сайн гүүнүүдээс сайн унаг гарч хурдалж чинь. Тэрүүнтэй адилхан бүхчүүд ийм сайн эр хүчтэй, бяртаа, том биетэй сэтгэл санаа ийм зоригтой төрнө гэдэг дандаа тийм гений мэндэлүүд амьдсан л зүйлүүд яваад байна. Тэгээ Монгол хүн болгонд энэ барилдах ген байд юм байна. Бүх болох ген байд юм байна. Монгол хүн болгонд.
Зөвхөн хилд ороод цэцэрлэгт байгаа хөдөөний 2 хүүхдийг барилдаж үзээгүй хүүхдийг тойроо ингээд барилд гэхэд ямар ч хүүхэд Монгол бүхийн өрөө гэдэг зүйлийг хийж чаддаг. Одоо ан амьтны хувьд болохоор хамгийн ихнээд анлуугаа дайрах гэж байгаа ихний зогсолт. Ангаа барих гэж байгаа, нэг бол хамгаалах гэж байгаа. Тэр амьтны зан үйлийн хамгийн ихний шинжлэх зөв биднүүсийн бөхчүүдийн өрөө юм бэл. Гадны хүүхдүүдэд тэр өрөө гэдэг зүйлийг 3-4 жил заадаг гинэ. Тэр зогсолтыг. Тэгэхэд монгол хүний бид бүгдийн цусан дотор тэр барилдах, тэмцэлдэх тэр зогсолтыг хүүхд болгон тэр генерээ дамжуулаад мэдээд авцсан. Тэгэхээр биднүүсийн энэ том гений мэдээл дамжсан. Энэ дотор байгаа хүүхд болгон цаана барилдах тур сонирхол байна гэдэг бол цаана бүхий ямар нэгэн генүүд явж байгаа. Аль удмаасаа кит хуяасаа одоо тэрийг нь тогтоож мэдэхгүй. Гэхдээ биднүүсийн энэ ген гэдэг зүйлийг устгах ганцхан гол асуудал аюул байна. Энэ бол допинг. Би бас энэ барилдах цаг хугацаанд бас нэлээд олон допингтой бөхчүүдтэй барилдаж ирсэн. Допинг гэдэг зүйл Монгол бүхэд ихээр олноор нэвтрээд ирвэл энэ удамшлын чанартай энэ олон зүйлүүдийг устгах нь байхгүй болгоно гэж юуны хувьд боддог. Би лав хүүхдүүдэд хэрвээ допинг илүү их хийлгээд нээлттэй болчвол хүүхдүүдэд л барилдуулахгүй. Тэгэхээр миний бүхий удам магадгүй хэдэн жилийн дараа хэдэн үеэр ч юм нэг үеэр ч юм уу тасрах магадaltaй л гэж би юуны хувьд бодож байгаа. Тийм учраас би допинг бол маш ихээр эсэргүүцдэг. Тэгэхээр хүн гэдэг амьтан ерөнхийдөө тэр удмын шинжүүдээс их бүрддэг. Тэр тусмаа бүх хүн. Тэгэхээр бид энэ удмыг сайн байлгах, сайн явуулах гэдэг зүйл бол бүх болж их засдаг тийм зүйлүүд биднүүсийн өмнөх үед их байсан юм байл. Нэг удам дотроос нэг сайн бүх төрхөөр тэр удам өөрөө дээшээ өргөдөж идэг. Нэг адуун дотроос нэг хурдан адуу төрөхөд тэр адуу эзэнтэйгээ тэр маш дээшээ өргөдөж идэг. Монголчууд өөрөө удам судраа унгаахгүй хичээдэг, удам судраа дээшээ өргөхийг хичээдэг. Тийм ард түмэн. Тэгэхээр би дүгнээ хэлэхэд бэлтгэлээ илүү сайн хийж чадсан хүн сэтгэл санааны хувьд хүртэл дагаа сайжирд юм бэл. Өөрийгөө ялж чадсан хүн бусдыг ялахад ангиу амархан болчихдог юм бэл. Өөрийгөө ялж чадаагүй хүн өөртөө итгэхээ байгаад сэтгэл санаа нь хүртэл дагаад унцдаг. Тэгэхээр бэлтгэл сургуультан дээр хүртэл дандаа өөрийгөө ялж явах хэрэгтэй. За өөр асуулт байна манайх. За өдрийн мэндийг хүргье. За бас мөнхөд таврагдаа цаг зав зарцуулаад Монголын үндэсний бүхийнхөө ирээдүйн хойч үедээ санаа тавиад за бас хөл жишээ зарж аваад талархлаар хийлье. За миний хувьд бол Улаанбаатар хотод дээд мэргэжил эзэмсэх гэж одоо аавч ерөөсөө зөрж орж ирээд тэгээ одоо Улаанбаатар ч санаагаар болохгүй шүү дээ. Сумын хөлтийн санаа. Минийхөө одоо ингээм мал дээр гар чи бол одоо ховдөг хүн хотод амьдарч чадахгүй гэр өрөөд ихнэрээ одоо ихэн зөрж одоо оргож маягийн орж ирээд тэгээ нөгөө яаж санснаар болох үү тэгж явсаар байгаад 2018 онд бас нэг уурхайд ажиллаад гайгүй санхүүгийн боломжтой болоод тэгээ сэтгүүлч мэргэжээс суралцсан. Тэр далимдаа бас багада бас монгол хүн болж л хувцас уурж өсдөг шүү дээ барилдаал. Тэгээд үндсийнхаа бүгээр хичээл хөлс гаргаад ингээд нэг 7-6 жил болчлоо. За гэхдээ ямар ч байсан үнсийн бүх ямар нэгэн цолгүй. Гэхдээ би сая аварга хэлдэг шиг Монгол эр хүн, Монгол бүх хүн тий бүх гэдэг сайхан цол хүртсэн гэж бас бэлгшээж яваа. За ингээд энэ сарын барилдаанд зодоглоод 5 сард гараад гараад эх жилээс ингээд Монголын үндэсний бүхий тий өмсгөлөө сайхан хураагаад явна. За нэг хоёр асуудал хөндөж санал хэлэх гэсэн зүгээр. Энэ боломж олсных тий ингээд одоо анх үнийг гаднаас нь харах өөр өдөг дотор нь ороод тий ингээ явах бүр өөр өдөг анх одоо барилдаж эхлэх байхад ингээл бэлтгэл хийсэн мөчүүдтэй ганцлаг тарах ингээл баазганаал тий пэдэлзэл яваад ах шиг санагдаад одоо ямар муухай пэдгэр ингээл тэр чин тгсэн чинь ингээ зовлонгийн мэдээ тэрэнгүүд нөө хайчин суулт хийгээ тий
бэлтгэл хийгээд эсвэл бэлтгэл нь хэд хоног завсардаад буцаад бэлтгэл хийгэрч юм ингээд те хөрхи хөндөөрлөд явж исэн байгаа байхгүй. Энэ мэт ингээд юмыг ингээд багаага ойлгосон. Тийм мэдэрч ирсэн. Нэгдүгээр асуудал бол нөгөө 21 оны наадам тий одоо сум аймаг бусад зүйл бол ингээд цолоо олгоцсон. Тэгээд тэр 500 өрөөх барилдаад цол олгоно гэд бүхчүүдээ барилдсан гэж ойлгосон. Тэгээд тэр чинь бас л 5 10 20 жилийн хүмүүсийн хөдөлмөр яригдж байгаа. Тэр цол одоо юу болж байгаа юм бол бас санаа зовж байна тий. Дээрээс нь үндэсний бүхийн дархан аврах гэдэг цолыг үндэсний бүхийн дархан аврах гэдэг цолыг одоо би тоонд бол нэг сайн биш. Гэхдээ бас нэг дунд сургууль дээд мэргэжилсэн юм чинь бас хэрэгцээний тоо бодчих штэ. 5 дөрвөлж 70 дайны дархан авдаг байсан. Одоо 4 болсон тийм ээ. За тэгвэл ингээд тооны энгийн ухаанаар бодохоор 12 шатны гიშгүүрийг аль хаанаас ч нэгийг авсан 11 болно тийм үү? Ингээд бодоод үзэх юм бол 4 дөрвөлсөн буюу одоо нэг даваа хасчих штэ тий. Дархан авраг болоход нэг давааг хасаад өөрөөр хэлэх юм бол 4 дөрвөлсөн дархан авраг өгж байгаа юм чинь анхны цол буюу улсын цол буюу улсын начин цолыг өөрөөр хэлэх юм бол 4 давсан хүнд өгөх боломж тэнд байгаа үгүй. Энийг би бас зүгээр бүхний хувьд те маш олон 4 давсан дэмжлэг байхгүй өөрөөрөө авраг аслантай үзээд те үнэн хүчээ үзээд 2 3 удаа 4 давсан маш сайхан бөхчүүд байгаа бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Энийг бас хурал дээрээ номон дээрээ бас ярилцаж болт юм болов. Хамгийн сүүлийн асуудал бол тэр Монгол бүхийг генес бүртгүүлсэн шүү дээ. 60000 бүх. За суманд 64 аймагт 128 256 улсад 502 тэгш бол ингээ 1024 бохоо цол олгож байгаа шүү дээ. Тэгвэл Монгол түмэн чинь 60000 барилдаа тэрний энэ ажилласан засууд хөлийн зэцтэй тэр гэр хөдөөнөөс богцыг бэлдээд явуулсан ингээ хэдэн мянгаар ажилласан тэр хөдөлмөрийгээ бас үнэлээд тэр улсын тол олох тухаас яригдчих яах шиг байна гэж ганц 2 жил намайг сурж байхад тийм чихэн сонсогдсон. Тийм сүүлд нь ихэд энэ бөхчүүдийн өөрсдийнх нь хөдөлмөр учраас би санал хэлж байгаа шүү. Тэрнээс хэн нэгэн айлын өсгцэн хоньны малнаас би нэг 10 жил барилдчихлаа 50 мал өгч гэж хүн очоогүй шүү дээ тий. Бөхчүүд өөрсдөө бэлтгэл хийгээд өөрсдөө барилдаад өөрсдийнхөө юм ингээд одоо түр авраг маань хэлсэн чинь нэг том тогооноос тий. Тэр тогооноосоо халбагдж байгаа учраас энэ зүйлүүдийг бас ярилцаж үзвэл яадаг юм болоо гэсэн үг. За бүгдээр нь амжилт хүсье. Баярлалаа. Уран барилдаараа бэлтгэл барилдаараа. За саяны саналыг сонслоо бүгдээрээ. Манай дүүнэр их сайн байна. Ингээд хин нэг хүний хөдөлмөр гэдэг зүйл үнгүүдэх ёсгүй гэдгийг нэг сумын заан залуу маань одоо хэлж байна. Тэр цар тахлын үед 330 сумаас 272 3 сум нь 20 цэрийн дэглэмийн дагуу гээд бүхийн барилдааны хийгээд сумын цолоо олгоцсон. Улсын онцгой комиссийн даргын шийдвэрээр 21 аймгийн цолоо олгоцсон. Одоо улсын цол олгогдоогүй ингээд хүлээгдэж байгаа. Тэгээд дүүнэртээ хэлэхэд Монголын үндэсний бүхийн холбоо хамгийн сүүлд 1995 оны Цэстийн зөвлөлийн хурлаараа холбоо тэр үед чи холбоо цолоо мэддэг байхдаа Балжины авраг цол мөн Эрдэнэ аслан цолыг 1995 онд холбооныхоо дотоод хурлын шийдвэрээр олгож ирсэн. Ингээд 2003 оноос үндэсний их баяр наадмын тухай хууль гэж гараад улсын цолыг ерөнхийлөгч олгодог болсон. Ингээ хуульчлагдсан учраас одоо хуулийн зохицуулалт хийх гээд улсын хурлын 6 гишүүн 4 сарын 9-ний өдөр үндэсний бүхийн холбоонд саналаа ирүүлсэн байгаамаа. Тэгээ манайх өнөөдрийн дэмжсэн саналаа явуулах юм байгаамаа. Тэгээд хэдий их хурлын гишүүд энийг дэмжсэн ч гэсэн эцсийн шийдвэрийг гаргадаг субъект нь Монгол улсын ерөнхийлөгч байдаг юм аа. Тэгээд энэ олон залуучууд дүүнэрийн саналыг бид бүхэн бас зохих хурлууд дээр нь уламжланаа гэж хэлье. Ер нь биднүүсийг тэгдэг те нийгмийнх нь тэр хайчин суулт хийгээд мэдэрсэн хүн одоо хэлж шít ингээд нэг пац гэсэн юмнууд гээл ингээл. Тэр чинь ингээд бас яг бэлтгэл хийгээд эхлэхээр яг булчин хавираал одоо биеийн хөгжил сугны булчин томорчгоос чинь гараа өргөж явахаас аргагүй болол ингээл. Тэгээд дахт бас нэг юм ойлгохгүй ингээд нэг баавартай юмнууд гэл. Улсын наадмаар тэр нэг хүмүүс ирээд гар барихаар хамцуугаа ингээд байгаа чинь нөгөө нэг түрүү чи ярьдаг гараа алгаар маш их энерги одоо солигдд юм байна.
Тэгэхээр нөгөө хүн чинь нэг ясны хүчний биеийн тулаан ч гэсэн цаана энергийн тулаанд орж байгаа учраас бөхчүүд ингээ хамцуугаа нууж байгаа. Ямар нэгэн хүнтэй энергийн солилцоонд орохгүйгээд хамцуугаа нууж гар барьдаг тийм соёл их үүссэн бил. Тэгэхээр нэг фэдисийн мөр хүмүүнтэй гар барихгүй хамцуу ингээд энэ мөн овшчихна гэх ингээл. Тэгээ биднүүсийг нөгөө сайн хилдэг хүмүүс маш олон байна. Нийгэм бас энэ бүх гэдэг зүйлийг дутуу ойлгодог, буруу үнэлдэг учраас бас буруугаар харж ойлгодог хүмүүс бас нийлээ огтээд байгаа юм шиг. Тэгэхээр бид нь олуула маш олон зүйлийг бүх болгон хүн бүх барилдаж байгаа тусмаа сумын заанууд хүртэл ингээд эргэн тойрныхаа найзуудад нөлөөлөгч үйлдэл хэлж байгаа ярьж байгаа зүйлээрээ ингээд манлайлагч болоод эхлэх бол хүн болгон биднүүсийг хүндэлдэг хайрладаг болоод эхлэх юм бэл. Бүх хүн арх уухгүй, бүх хүн бусдыг хүндэлдэг, бүх хүн тэр ёс суртахуунаа мэддэг тийм хүнтэй хүртэл ингээд сумын охтууд нь хүртэл гэрлэх гал оочролдог, араас нь гүйдэг. Иргэн тойрны найз нөхд нь хүртэл тэр бүх хүнтэй найзлахыг боддог. Нөхөрлөхийг боддог. Тэгээ бөхчөө цаашлаад энэ мэдлэг гэдэг зүйлийг илүү сайн хүүхэн болгон өөрөө илүү сайн тэлж явах учиртай юм бэл. Бөхчүүд ягаа мэдлэггүй байх ёстой. Өнөөдөр бидний тэр мэдлэг гэдэг зүйлийг илүү их олж авах болцоонууд их нээгдэж байна. Одоо сая манай Орхонбаяр Арслан тэр физикал ээж гэдэг олон улсын тэмцээнд очоод Монгол бүхийг Азад маш сайхнаар харуулж чадсан. Монгол бүхэн гэдэг ямар гоё хүмүүс байдığım бэ гэдэг. Одоо Солонгосоос зинзээ үеийнх нь буюу тийм залуу охтууд Монгол бүхийг үзэх гээд наашаа хошуурж байна гэж байна. Тэгэхээр бидний хүртэл ингээд өөртөө зүв байж чадах юм бол Монгол улсынхаа хөгжил, ирээдүйд нэг бүхэн хүртэл өөрийнхөө гэр бүлд арчаатай, хашаа ороондоо арчаатай, найз нөхдөд тийм тусдаа дэмтэй байж чадвал Монгол бүхний нэр хүнд өсөө явна. Өнөөдөр Монгол улсад хэдхэн жилийн өмнө өнөөдөр бас хөдөөгөр байгаа бах. Айл хүүхэд төрөхөр хүү төрөнгүүт л манай энэ бүх болно. Манай энэ бүх болгож байгаа гэд болгон хөөрөж ярьдаг энэ яриа ямар учиртай ингэдэг байсан болоод аав нь өөрөө барилддаг хөрнөө хүүхдээ бүх болно гэд хөөрддөг байсан. Тэгэхээр тийм эр хүн болгож хүмүүжүүлэх гэж байгаа тийм зүйлийг хүүхдийг багаасаа бий болгодог гэсэн. Монгол эр хүнийг бүтээдэг, Монгол эр хүнийг бий болгодог загварчилгаа бол ганцхан бүх хүнд л байдаг. Бөхчүүд бид бүгд тэрийг бий болгож ирсэн юм бэл. Тэгээ харцсангоо одоо ингээ хотчоод эхлэхээр биднүүсийн тийм соёл багасч байна. Тэгэхээр улам бөхчүүд илүү бусдаас илүү тэр ёс суртахуй ёс зөө хэмжээний асуудлаар илүү ойлгодог, мэддэг болоод эхлүүл буцаад бид бүгдийг илүү их хүрээлдэг. Монгол бүх хүн саяны дөрөвчийн залуу шиг мэрэгжил эзэмшчихэд зүгээр Монгол бүх хүн гэдэг тийм сайхан цол авлаа гэж байгаа зүгээр сайхан санагдаж байна тийм. Тэгээд Монгол бүх хүн байна гэдэг нь бас айгүй чухал зүйл шүү. За өөр асуулт байна уу манайх? Байна. За сайн бацгаана уу. За авар гахаасаа нэг асуулт асуух гэсэн юм аа. Одоо бөхчүүд ер нь өөрийн онцлогоос хамаарч барилддаг штэ. Бяртай хүмүүс бол одоо бяр тэнхээгээр уян суул хүмүүс одоо уян чанараараа хурдаараа ч юм уу. Тэгэхээр эдгээр давуу чанар юмнуудаа одоо өөрчилж бэлтгэлийн үеэр өөрчлөх боломж байгаа юу? Том бяртай хүмүүс одоо уян хурдан барилдаантай болох ч юм уу? Эсвэл сунгалттай тийм жижиг хүмүүс илүү тийм том төвлөлддөг барилдаанд сайн болох ч юм уу? Ийм боломж юу н байдгүй. Эсвэл яг өөрснийхөө онцлогийг хараад яг тэр талаараа бэлтгэл сургуультаа илүү хийвэл зүгээр байдгүй. Тэргүүнээс бас нэг хүсэлт тавих гэсэн. Одоо өвөр Монголын бөхчүүд малгаадаа одоо залаа тэмдэг зүгээд байгаа. Энэ одоо яг байж болох юм болов уу, болохгүй юм болов уу? Дээрээс нь янз бүрийн загварын хувцснууд их гараад байна. Одоо зодог шуудагны хэлбэртэй, ширээстэй, тэгээ гадууд гудамжаар айгүй хөмсөж байна. Янз бүр явж байна. Энэ тал дээр одоо бас яг
яадаг юм бол одоо манай үндэсний бүхий холбооноос арга хэмжээ авдаг юм болов уу эсвэл мэдээлэлч одоо ингэж тавих ёстой юм болов уу? Энэ тал дээр бас нэг юм асуух тодруулах байна. За баярлалаа. За баярлалаа. Гоё асуултууд асуулаа. Угаасаа хүн бусдаас би юугаар илүү байна тэрийгээд илүү сайн бүр илүү тасархаа болтол хөгжүүлэхийг төлөө зүтгэх хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө дутуу зүйлийг сайжруулахын төлөө бэлтгэл хийгээд байгаа. Миний дутуу зүйл бусдаас дутуу зүйл нь юу вэ? Тэрийгээ сайжруулъя, илүү бусдаас илүү байгаа зүйлээ улам илүү болгоё гэдэг. Манай үндэсний бүхэн бөхчүүдэд ганцхан талаараа барилдаж байгаа нэг асуудлууд их байдаг. Ганцхан зүүн талд. Нэг бол ганцхан баруун талд. Тэгэнгүүт яаж нэхэр багаасаа сурцсан нэг талаараа зогсоо барилдаа сурцсан. Бөхчүүд тэр дадлыг эвдэхгүй яг тэр чигээрээ л барилдаад байгаа. Миний хувьд болохоор хүн дөрвөн мөчт. Хоёр хөл хоёр гарт. Тэгэхээр энэ дөрвөлөнгийн боломжийн хэрээр яг тэнцүү ашиглаж чаддаг л байх хэрэгтэй. Тэгвэл илүү бүх хүн илүү сайн барилдаж чадна. Барилдаж байгаа бөхчүүд тэр дадлыг, тэр зүйлүүдийг яаж сайжруулах асуудлуудыг хийх ёстой. Тэгэхээр хүн болгон заавалчгүй хурдан хугацаанд өөрчлөгдөх хэрэгтэй. Өөрийгөө дүгнж, хянж, мэдэж ойлгоод өөрийгөө мэдсэн хүн өөрийгөө цас шанзлахад ямар ч асуудалгүй байна. Өөрийгөө ойлгоогүй хүн бусдыг ойлгож хайж ял дийлнэ гэхэд айгүй хэцүү. Тэгээ би бас энэ малгааны тал дээр бас Монгол үндэсний өв соёл улсын хувцс сунрын тал дээр бас бодож явдаг. Одоо сүүлийн үед сайн малчингууд бүгдээрээ жанжин малгайтай болцсон. Намааг нэг саяхаа нэг лифтэнд жанжин малгайтайгаа цагаан сараар явж явсан нэг хүн за сайн малчин бахын дөө гэл. Тийм байх. За юугаар сайн малчин хийсэн хэдэн малтаа хаар амьдэрч ийн гэл. Би нэг жоохон бараан царай манайтай болохоор бас яг малчин дүртэй харагдав. Тэгээд хөдөө суманд оцсон чинь манай сумын аварга малчингууд ингээ малгай өмсөд байгаа. Имэгтэй хүмүүс. За ороод ирснээр зураг авахгүй ч гээл гэсэн. За авдраасаа малгаануудаа гаргаж ирэл. Миний залаанаас илүү залаа тэмдэгтэй ганган малгайтай имэгтэй хүмүүс их болоод эхэлж байгаа. Тэгэхээр бид нь өөрсдөө энэ жанжин малгай яаж үүссэн, яаж бий болсон, энийг яаж эрхэмлж намдгинч хайрладаг. Манай аав өөрөө сумын зан золд. Сумандаа 3 4 төрүүлсэн. Би хүүхэд байхын наснасаа лахгүй бол аав шиг одоо бүх болчих хэлсэн. Манай аав жанжин малгаагүй. Одоо нэг юм кепхэн малгайтай, шилэп малгайтай. Тэгээд намайг анх 4 дугаар ангид байхад Улаанбаатар орж надад одоо жанжин малгай авч өгч ирсэн. Тэгэхээр тэр би жанжин малгай өмсөж одоо барилдаж байгаа хүүхдүүдийг хараад жанжин малгай өмссөн байгаа хүмүүстэй адилхан хувцс өмсөхийн төлөө бас миний одоо бага наснаасаа мөрөөдөж гэдэг юм уу үн цүүлээ болгож ирсэн эрхэмлсэн зүйл одоо бас ингээд арай нэг үнгүүтэд энийг нэг хамгаалах гэдэг юм уу тийм зүйлүүд үндэсний бүхэн холбооноос байна уу? За үндэсний бүхэн холбооноос 1994 онд анх энэ малгайг манай Сэретер багш санаачлахыг гаргаад ингэж хийсэн юм байл. Та бүхэн хүүхдүүд мэдж байгаа бох. Дээр үеэс жанжин малгай яаж үүссэн юм бэ гэхээр Сүхбаатар жанжин ардын хувьсгалын анхны одоо баяр наадам дээр сур харавсан юм байл. Сур хараад 20 сумаас 20 харуулж төрүүлээд тийм жанжин малгайтай байгаад ингээд бөхчүүд маань өмсөж ирээд 95 оноос энэ 94 оноос залаа зөвхөн эхлээд аваргууд байж байгаа. Дараа нь бүх цолтонгууд ингээд залаа малгайтай болоод явсан. За үүнийг дараа нь уяачд маань сурчд маань ингээд авсан. Яг саяны асуусан дүүгийн хэлж байгаа шиг өвөр Монголын зарим хошуу утгуудаар ингээд аваад хэрэглээ явж байгаа. Энэ хоёр талтай гэж үзэж байгаа бидний зүгээс. За нэгдүгээрт бол Монгол улсын баяр наадмын тухай хууль гэдэг заасны дагуу бүхийн сурын морины цолууд олгогдоод явж байгаа зүйлийг өвөр Монголд нэг хушуун дээр энэ цолыг өгөөд явж байгаа нь зохисгүй байна гэдгийг бид нэр
өнгөрсөн оны 4-р сард бүгд найрамдах Хятад ард улсын Улаанбаатар хотод байгаа Элчин сайдын яамд энэ зохистой байх дээр анхаараач гэд тэгсэн байгаа. Нэг тал нь. Нөгөө талаараа манай өв уламжлал одоо түгээн дэлгэрч байгаа гэсэн ойлголт бас болох гээд байгаа. Яаж вэ гэхлээрэ хойд хөршид 140 сая хүнтэй энэ Оросын холбооны улсад 240 гаруй мянган туваа урeenхаа иргэд амьдардаг. Манай Баян-Улгийн аймгийн Цэнгэл суманд урeenхаа иргэд манд байдаг. Тэгээ энэ туваачууд маань яг Монгол үндэсний хувцас дээл малгай бүхийн манай дүрмийг хараад ингээд барилдаад байгаа учраас бид нар бодлогын хэмжээнд бас энийг анхаарч явах дэмжиж явах ёстой юм а гэж ингэж үздэг юм а дүүнраа. За шинэ үеийн залуучууд ийм санал тавьж байгаа. Гэхдээ энэ үндэсний бүх үнэхээр их гоё юм байна. Би бэлтрэн ингээд ил харагдаад идэг. Энийг бид нар орчин үеийн хувцсан дээр гаргаж болох уу гэдэг сандыг өнгөрсөн оны 10 дугаар сард К50 гэсэн брендийн залуучууд ирж ингэж уулзсан юм байна. Тэд нар юу гэж уулзсан гэхлээр энэ үндэсний бүхий ширээсийг зодогны ширээс биш тэрийг зөвхөн подолкон дээр эсвэл Монгол цамцны одоо доогуур тавьж болох уу болохгүй юу гэдэг. Өөрөөр одоо бид нар юм яахгүй. Энэ ширээс гэдэг зүйл дэлхийн энэ брэндүүд дунд ингээд ороод явбал яах вэ гэдэг юмыг тавихт нь бид нар та бүхэн албан ёсоор зохих саналаа ингээд тавиад яваа. Энийг бид нар зохих одоо хурлаар хилцэж үзье гэдгийгсэн. Тэгэхээр энэ юу хэлж байгаа юм гэхээр Японы сумогийн бөхчүүд одоо манайхаар бол Монгол дээр гэдэг шиг кимоногоо өмсдөг. Гэхдээ ард иргэдэн тэр маава шиг зүүгээд байдгүй. Яг үүнтэй адилхан үндэснийхээ бүхий энэ зодог шуудаг гэдэг энэ 400 гаруй жил одоо яг энэ хэлбэрээр хийгдээд өмсөд ирсэн зүйлийг бид нар бас дур зоргоороо одоо хүмүүсээр ингэж өөрчлөлтөд авах болохгүй гэдэг дээр дүүгийн хэлж байгаатай санд нэг байдаг. За түрүүний нэг сумын зам нэг сайхан асуулт асуусан тэр удам гэдэг хэлсэн. Манай сая Мөнхбат авраг маань хэллээ. Аав нь битүүрийн дус сая яриа сууж. Аав нь сумын зам хүн байна. Дүүнер маань сая анзаарсан уу юу? Нэг үг хэллээ шүү дээ. Энэ удмын тулаар ярьж байгаа. Сайн удмыг бий болгохын тулд та бүхэн сайн хөдөлмөрлөөрэй гэдэг энэ авраг ах чинь хэлж байгаа. Сайн удмыг бий болгохын тулд. Тэгэхээр энэ бол өнөөдрийн энэ ярианы бас би ингээд энэ Мөнхбат аврагынхаа хэлсэн зүйлүүдийг гол зүйлийг тэмдэглээд энэ холбооны пэйж дээр гарна. Энэ бас их чухал үг байгаа. Сумын зан хүнээс Монгол улсын авраг хүн төрдөг юм байна. Сумын заануудаас та нараас Монгол улсын авраг, дархан авраг, даян авраг бүх цолтонгууд ингээд төрнөө. Тэр чинь зөвхөн та бүхний хичээл зүтгэлээс шалтгааллах юм байна гэдээс. Эхний асуулт асуусан хөдөө аж ахуйн сургуулийн оюутан баха. Хичээлээд хийдэг гэдэг. Тэр дүү бас их өөрхөн асуулт асуусан. Тэгээ манай Мөнхбат аврагаас тодтогч хэлсэн зүйл шүү дээ. Олон бөхчүүд хичээл сургууль мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн ялдамд бөхөө барилдаж явсан. Үүнийг юу зохицуулах вэ гэхээр цаг хугацаа гэдэг бол алт шүү гэдэг зүйлийг энэ авраг агцсан сая ярианыхаа ихэнд хэлсэн. Цагаа сайн зохицуулаад мөрөөдөлтөй байгаад зорилгодоо хүрэхийн төлөө зөв зохион байгуулалт хийгээрэй. Хичээлээж хий, бөхөөж барил, илүү дутуу одоо явдал суудал хөдөлгөөн дэмий тэнэх маазрах гэдэг зүйлийг та бүхэн өөрснөөсөө аваад хаяарай. Тэгвэл та бүхэн Монголын шилдэг залуучуудын игнэнд орно, шилдэг залуучуудыг бий болгоно гэж энэ авраг ах чинь бас хэлж байгаа шүү. Өөр асуулт байгаа юм уу? За хүүхдүүдээ өөр асуулт. За мэн оо. За би магалжав тэргүүнээс нэг юм асуух гэсэн юм аа. Сая одоо хин Балжин ям авраг Мөнхөрдөө Арслан хоёрт нүгэж олгосон гэж хэлсэн. Би бол бодохдоо Монгол үндэсний бүхний цолыг одоо гуйж авдаггүй гуйжид авдаг цолоо гэж би бол ойлгодог. Тийм учраас одоо сухад гардыг
гард одоо ёс давсан арслан цолны болцлыг бол хангасан хүн. Тэгээ яагаад энэ цолын нэгийг нь одоо ялгуур үзээд одоо өгөөгүй байдаг юм уу тухайн үед одоо яагаад ингэж өгөөгүй байдаг. Одоо тэр хүн бол зүгээр нүхэж авч байгаа биш. Ер нь тэр арслан цолны болцлыг хангацсан хүнийг яагаад ингэж цолын өгүүлгүй үлдээсэн байдаг юм бол. За дүүнраа ийм юм билээ шүү. 1931, 41, 51 гээд тэгшөөн жилүүд болсон. Тэгээ та бүхэн мэдж. 71 онд Баямүх аваргыг төрүүлэхэд Дархан аварга 8 давж үзүүрсэн улсын аварга, Цэрэн аваргад Даян аварга цол өгсөн. 81 онд 8 давж үзүүрсэн Даян аварга, Цэрэн тогтох аваргад Дархан аварга цол ингээд олгож явсан юм билээ. За ингээд 91 оны наадмыг та бүхэн санаж байгаа. Балжины аварга манай Том Сүхбат гард хоёр ингээд үзүүр төрүүл үлдээд явсан. За энэ асуудал бас ингээд яригдж байгаа. За 95 оны цистийн зөвлөлийн хурлаар нөхөж олгоогүй маа. Тэр хоёр ч хоёулаа барилдаж байсан бүхчүүд байгаа. Тэгэхээр нэг ийм юм байдаг юм байгаа. 1970-аад он, 80-аад онд заан цолтой бүх 8 даваад үзүүрлэхэд аслан өгчээсэн юм бил. Тэгээ Балжины аварга, Батэрдэн аварга 2 гээд хоёр бүх 1989 онд үзүүр төрөнд үлдээд Балжины аварга заан цолтой үзүүрлэнгүүт нь аслан цол өгөөд үнэмлэхийг буцаагаад хураагаад авцсан асуудал байдаг юм бил. За ингээд 1994 онд 768 бүх барилдаад Балжины аварга 70 жилийн ойгоор 9 давж төрүүлсэн. 94 онд дахиад 9 давсан учраас үндэсний бүхийн холбооны цистийн зөвлөл гэж бүтэц байсан. Тэр бүтцээс Балжины аваргад 95 онд өөрөө барилдажсэн хүн. Тэгээ шууд аварга цолыг өгсөн. Мөнгөн аслан гэдэг хүчит аслан бүх 1974-5 оны үед баха заан цол авчаад сүйд 2 үзүүрлээд ингээд аслан цол болоод аваа явжсэн. Тэгэхээр мөнх эрдэнэ аслан 1995 онд 3 үзүүрсэн байсан учраас эцсийн зөвлөлийн хурлаар ингээд аслан цолыг олгож байсан. Тэгээд Том Сүхбат гард маань бурхан болсон. Тэгээд Том Сүхбатын асуудал бас нутаг орон хонгор нутаг дэмжинээс ингээд саналууд гараад явж байгаа. Тэгээд одоо цолыг ерөнхийлөгч олгож явж байгаа маа. Том Сүхбат гард маань 512 бүхөөс 8 давсан амжилт үзүүлсэн юм байна. 1991 онд 512 бүх барилдсан хүүхдүүдээ. За өөр асуултууд юу байна хүүхдүүдээ? За сайн байна уу? Бүгдэнд энэ өдрийн мэнд хүргье. За миний хувьд бол хувийн хвшилд ажилладаг. За өөрөө тэгээд сүүлд ерөөхдөө 30 гараад үндэсний бүхээр сонирхоод хичээлж байгаа. За тэгээд ер нь бол үндэсний бүхийг өөрөө би Японд цэргийн сургууль мөн эдийн засгаар сурч төгссөн. Тэгээд мэрэгчлэлээр гарснаас хойш ирэхэд үндэсний бүхөө сонирхож эхэлсэн. За тэгээд аварга болон бүхийн холбооноос асуух хэдэн зүйл байна. За юуны төрөнд угаасаа тамирчид бол эрсдэл их байдаг. За бэртэж гэмтдэг. За тэр үед ер нь бол тэгэл эмнэлгийн зардал юу тэр хөнгөлт гэдэг юмд бас хамрагдаад бүхийн холбоо ер нь эмнэлгийн байгууллагатай хамтарч ажиллах. За тэгээ бүхчүүлээ дэмжих тал дээр ямар бодлого баримталж явж байгаа вэ? За мөн бэлтгэл сургуульд болон за юуны хувьд бол мэдээж хүн бүрийн одоо өөр өөр гэсэн онцлог байгаа. За элчин спорт хороогийн спорт хороонд хариалагдсан хүмүүс байна. За өөрсдийнхөө нутгийн бүхийн дэвжэн дээр бэлтгэл хийдэг хүмүүс байгаа. За бүр ерөнхийдөө клуб болон фитнесийн газрууд дээр өөрсдөө бэлтгэлээ хийгээд хуурай хийдэг хүмүүс байдаг. За энэ залуучуудаа бас хэрхэн яаж дэмжиж байгаа вэ? За ер нь бол бүхийн холбооны хувьд хувийн хвшил байгууллагуудтай хамтран ажиллах санал, за эмнэлгийн байгууллага болон энэ тал дээр ер нь хэрхэн бодлоготой ажилладаг вэ? Тэрийг асуух гиснаа. За бүхчүүд тамирчин хүнд одоо хамгийн хэцүү зүйл бол гэмтэл бэртэл байдаг юм байгаамаа.
Тэгэхээр үндэсний бүхийн холбоо энэ олон залуучууд бүхчүүдийг гэмтэл бэртлэг яах вэ гэдэг дээр биеийн төвийн спортын улсын хороо дээр эмнэлэг диспансерын алба гэж байгаа хүүхдүүдээ тэн дээр тэр байгууллагатай манайх ч хамтын ажиллагаатай. Тэгэхээр эмнэлэг диспансерын албан дээр бие биедрийн хөгжил ямар байгаа, бэлтгэгжил ямар байгаа гэдэг сорилыг үн төлбөргүйгээр өгөх боломжтой шүү. Одоо үндэсний бүхийн холбооны пэйж дээр гарч байгаа мэдээллүүдийг та бүхэн хараарай. Хин очиж гинэ? Манай үндэсний бүхийн залуучуудаас очиж байна уу гэхээр мэдээлэл байхгүй байна уу? Хараагаа очихгүй байгаа. Чөлөө түүхийн, жудаа бүхийн шигшээ багийн тамирчид тэр сорилыг өгөөд байгаа. За миний бэлтгэгжилт ер нь хэр байгаа юм бэ? Бие биедрийн хөгжил хэр байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр тэр биеийн төвийн спортын улсын хорооны дэргэдэх биеийн төвийн спортын эмнэлгийн диспансер гэдэг дээр хүүхдүүдэд очиорой гэж байгаа. За даатгалын асуудал бол та бүхэн мэднэ. Улсын баяр наадмаар л нэг даатгадаг байсан шүү дээ. Тэгээ тэрийг энэ жилээс болоод одоо энэ Алтан цомын барилдаан дээр орж байгаа МИГ даатгал гэж компани 1-р сард хамтарч ажиллах санамжчиг байгуулсан юм байгаа. Энэ дээр бүхийн тамирчдын ялангуяа үндэсний бүхийн тамирчдын бүх төрлийн даатгал гэдэг зүйлүүд ингээ орж ирж байгаа юм байгаа шүү. Тэгээ энэ даатгалыг дүүнэр бас сайн мэдж явах хэрэгтэй байгаа. Улсын баяр наадмаар 20,000 төгрөгөөр даатгуулж гинөө. Тэгээ 20,000 төгрөгөөр даатгуулад яг наадам дээр бэртсэн бүхчүүдэд 6 сая төгрөгийн нөхөн олгорыг олгож ирсэн. За Ганням гэдэг аймгийн аслан цолтой бүх авч ирсэн. Батсуур гэдэг аймгийн аслан авч ирсэн. Сүүлд Пүрэв сайхан зан альтерч унаад. Гэтэ энэ зөвхөн улсын наадам дээр юм байгаа. Тэгэхээр энэ 20,000 төгрөгийг 60 болвол ямар барилдаанууд дээр байх вэ? 100 байвал ямар барилдаанууд бэлтгэл дээр байх уу гэдэг асуудлуудыг даатгалын компани дээр чинь галтсан байгаа даа шүү. Тэгээ энэ дээр дүүнэрээ бас анхаараарай. Тэр эмнэлэг диспансерын алба гэдэг дээр хамтарч ажиллах та хэд маань одоо санал гаргах юм бол үнэхээр энд хамрагдана гэвэл бид нар тэр байгууллагыг энэ бүхэн өргөөндөө тоног төхөөрөмж юмын өөрийн зардлаар авчраад бас сорил хийлгэж болох юм байгаа шүү. Ер нь бол очиод сорил хийлгэхэд бол асуудалгүй нээлттэй байгаа. Нэг хоёр. За сайн бацхан уу. Дархуул аймгийн Орхон сумаас ирлээ. Суман зан ган зүрэг гээд залуу байна. 2016 онд аврах сургуулийг төгссөн. Одоо уул уурхад ажилладаг. Тэгээ гар үрэлтний спортоор хичээлдэг. Олон улсын хэмжээний мастер залуу байна. Тэгээ өнөөдөр ер нь 9 сараас хойш ирж барилдаж амжихгүй байсан. Тэгээ өнөөдөр нэг ростероор ажилладаг амралтаараа түрээд ирлээ. Тэгээд үндэсний бүхийн холбооны тэргүүнээс асуух нэг асуулт байна. Манай энэ Дархуул аймгийн Хонгор сум, Орхон сум зам дагуу байдаг. Тэгээд сумын баяр наадам болохоор 64 бүх барилддаг. Тэгэхээр сайхан сумын начингууд одоо энэ оюутан залуучууд барилдаж чадахгүй хасагддаг нөгөө журмандаа зөхрөхтэй аймгийн залтангууд ороод ирэхээр энднийг 128 болгож болох уу? Энэ үндэсний бүхийн холбооноос гаргадаг юм уу? Цаашаа төр засгийн шийдвэр юм болов? Тий. За баярлалаа. За дүүнэртээ нэг мэдээлэл өгөхөд 2020 онд ковидын жил энэ Эрдэнэ сумын цаана нэг наадам болсон шүү дээ. 20 онд бүрэн төгс аварга төрүүлдэг. За 20 онд үндэсний бүхийн холбоо тэр жил ковид гарлаа гэд бүх сум аймаг зэрэг наадмаа хийсэн. Тэгээд судалгааг аваад аймгийн наадамд хідэн бүх бүртгүүлж ийна гэдгийгсэн. Нэг зэрэг болж байгаа үед. За ингээд авахад 13 дугаар зуунд болсон 512 бүхийн барилдаанд 240 цэрэг орсон юм байгаа. 21 аймагаас 128 бүх нэг зэрэг хийхэд илүү гарч байгаа аймаг байна уу гэхэд Хөвсгөл аймаг л 125-6 мянган хүнтэй, Хөвсгөл аймаг л илүү гараад дөрвөн бүх илүү гарлаа гэдэг хэлсэн. За ялангуяа бид нар Архангай аймгаас, Увс аймгаас мэдээлэл салбар холбоодоос авч ирсэн. Бүх аймаг сумын наадам зэрэг хийхэд аймгийн наадам дээр 128 бүх
10 жилийн хүүхдүүдийг оруулаад л хүрхээр байна гэдэг ийм гараад одоо энэ Сум аймгийн Баяр наадмын тоо чинь Баяр наадмын тухай хуулиндаа орчоод яваад байгаа ба. Тэгэхээр саяны дүүгийн хэлдэг бүх зүйлийг ингээд хуульчлахлаар их доголдолтой болчиход байгаа. Танайх шиг одоо Сэлэнг дархан аймаг чинь сумууд нь ойрхон байдаг. Хүн ам ихтэй байдаг. Гэтэл сумын наадам тэдэн бүх байна гэж ангууд говийн аймагуудын сумдад бүх нь хүртгүү болчиход байдаг. Тэгэхээр энэ дээр хуулийн зохицуулалт хийж хагаад сумд 128 хүртэл бүх ч гэдэг юм уу? Аймагт 256 хүртэл бүх гэдэг ийм техникийн засвар хийх л асуудал болчиход байгаа. Тэгээ одоо энэ хаврын чуулган дээр Баяр наадмын тухай хуулийн дээр хэд хэдэн орох зүйлүүд бас байгаад байгаа. Тэр насны асуудал бас сумын занууд их тавьдаг болчиход байгаа шүү дээ. Сумын наадамд 16 нас хүрсэн хүүхэд барилдана гэж заачдаг. Аймгийн наадамд 18 нас хүрсэн хүүхэд барилдана гэж заасан байгаа. Тэгээ энийг яагаад ингэж заасан гэхээр та бүхэнд бас нэг мэдээлэхэд өвлийн цагт Баян-Онгор аймгийн худаг дээр 2 хүүхэн барилдаад 13 настай хүүхдийг аймгийн начин цолтой залуу давхар хачиж унгаагаад дэлгүүгийн задлцсан асуудал үүссэн байхгүй. Тэгээд манай нөгөө хууль гэдэг чинь энэ асуудал дээр нөгөө хүний эрхийн комисс янз янзын байгууллагуудаас ирээд хүүхдийг барилдуулаад ийна гэдгээр энэ сумын наадамд нас заажхлаарэ 15 настай үнэхээр сайн барилддаг хүүхэд одоогийн хуулиар чинь сумын төрүүлчүүд цол авч болохгүй болчиход байгаа. Тэгэхээр энийг бас ингээд зохицуулалт хийх юм байгаамаа. Саяны дүүгийн асуудаг Сэлэнг дээр бол тосгод байгаа шүү дээ. 4-5 мянган хүнтэй Дулаан хаан, Бугант гэдэг энэ тосгонууд наадам хийдгүү асуудлууд сумын бүхчүүд нь тоондоо багтахгүй болцдог асуудлууд байгаа. Тэгээ энийг энэ хаврын чуулганаар их хурлын гишүүд бас хэлэлцэнэ. За хүүхдүүдээ өөр асуулт юу байна? Бүгд нь энэ өдрийн минь дөргий. Тэгээд миний асуух байгаа асуулт болохоор энэ нэг 100 одоо энэ олон залуучууд энэ тэнд очиж барилддаг тийм ээ. За өмнө жил наадмаар гэхэд бол энэ тэнд очиод хасагдсан одоо бүхчүүд байгаа шүү дээ. Хэрвээ тэр хасагдсан бүхчүүд одоо тэр 100-ны наадмаар барилдаж чадахгүй одоо өнгөрүүлээ тий. Тэр хүний бас цаана амьдрал явж байгаа. Тэгэхээр тэр одоо цаана гассан хүмүүст хариуцлага тооцсон уу? Цаашд одоо яг энэ дээр ямар одоо ажил явагдаж байгаа вэ? Одоо жишээ нь өнөөдөр гэхэд энэ тэнд очиж барилдах байгааг заавал тэр нутагт орон нутагт одоо таньдаг хүнээр яриулж бүхний холбоонд бүртгүүлнэ ч гэдэг юм уу те. Заавал нэг барилдахаас өмнө тэнд нэг асуудал үүсээд байгаа. Тэр тал дээр юу нэг ямархуу байр суурийг одоо Монголын бүхний холбоо ажиллаж байгаа вэ? Одоо жилээс жилд одоо энэ тэнд одоо жишээ нь өмнө жил ихэд үр ангаад очиж барилдах гэдэг амжааг өнгөдөө бага нуурт очиж шөнөө очиж яваад барилдаж байгаа бүхчүүд байна. Энэ дээр болохоор тэгээд яг барилдуул очоод зориод очсон байхад яагаад ингэ барилдуулахгүй байгаа? Тэр яг барилдуулах хүмүүст ямар арга хэмжээ авсан бэ? Одоо энэ жил ихэд энэ олон залуучууд энэ тэнд очиж барилдана бас хасагцаар байх уу? Энэ тал дээр нэг хариулт өгөөч. За, аймгийн баяр наадмыг аймгийн засаг даргаас захирамж гараад томилогдсон салбар комисс гэж зохион байгуулдаг. Аймгийн наадмыг. Сумын бүхий баяр наадмын бүртгэлийг хийдэг нь сумын засаг даргаас томилогдсон ийм салбар комисс бүртгэдэг юм байна. Тэгээд нөгөө бүртгэл аймгийн бүртгэл бол үндэсний бүхий холбооны дэргэдэх дивжээ цэгмээр орж баталгаажж байгаа шүү дээ. Эренбэн гэдэг. Тэгэхээр тухайн аймаг 128 бүх болцсон. 256 бүх болцоо гэдэг ингээд хаадаг асуудал гарахлаар очисон залуучууд орохгүй байна гэдэг ийм гомдол банаад гараад идэв. Тэгээ бас хоёр талтай дүүнраа энийг сайн таад ойлгоорой. Тухайн аймгийн ард иргэд үнэн шударга сайхан баяр цэнгэл үзэх гээд бас хүлээж идэг. Тухайн аймагт залуучууд үнэн шударга барилдах гээд нэг талдаасаа очиж байдаг. Гэтэл одоо манай дээр хөвшүүл болоод байгаа зүйл бол бүлэг фракцаараа очиод аймгийн наадмыг бодлуулад идэг асуудал гараад идэг. 8 уулаа очдог, 10 уулаа очдог гэдэг. Тэгэхээр ийм асуудал байдаг учраас энэ дээр чинь хуулийн зохицуулалт гэдэг тэр 22 оны хуулийн зохицуулалтаар аймгийн наадам, улсын наадамд барилдах бүхчүүдийг оршин суугаа хаяг гарал үүслээр нь ялгарлахгүй бүртгэнэ гэдэг ингээд байдаг. Тэгэхээр одоо манайхаас ямар бодлого барьж байгаа юм бэ гэхээр бүх юм ингээ хуулийн зохицуулалтанд орчоод байгаа учраас цахимаар үндэсний бүхий холбоо тэр аймагуудын бүртгэлийг авч болох уу гэдэг зүйлийг ингээ тавиад байгаа.
За энэ дээр юу гарах юм гэвэл цол олох барилдаан дээр нэг бүх нэгээс 2 удаа барилдах гэдэг шиг зүйл болчиход байгаа юм. Ингээ хисээд яваад нь шүү дээ. Зарим одоо том цолтой бөхчөөч гэдэг юм уу. Харьцангуй одоо манай мөнх даврагч байдаг юм уу миний биднүүсийн хувьд аймгийн даадмарч нэг явж ийсэнгөө Сум аймгийн. Тэгэхээр энэ хисээд яваад ахлаар чи энэ дээр чинь олон нийт дургуутсаад байгаа. А энэ дээр бүртгэл нэг бүх цол олох нэг барилдаанд орно гэхээр хүний эрхийг зөрчсөн болчиход идэг. Өнөөдөр би улсын баяр наадамд барилдчаад сумынхаа ойд очиод ой болж байгаа учраас очиод барилдана гэхээр нэг удаа барилдана гэж заалт орохлоор ингээд сөрөг тал нь ийм болоод идэг. Одоо манайхаа санал тавих санал бол эхний удаад нь аймгийн 21 аймаг 3 дүүргийн бүртгэлийг захимаар шууд хийгээд явах. Та эдийг дивжин сегмент гэдэг аймгийн цолтой бүх улсын цолтой бүхний барилдаад бүртгүүлж штэ. Энээс чинь энийг хийж болох уу гэдэг ийм юмыг тавиад байгаа. Тэгэхээр энэ маань юуг хөндөд ийн гэхээр нөгөө аймгийн засаг даргын бүрэн эрхийг бүхий холбоо авах гээд байна гэдэг шиг ийм зөрчил гараад идэв. Аймгийн засаг даргаас томилогдсон бүхий салбар зохион байгуулах комиссийн ажлыг шууд энэ дээрээс нь авчаад байна гэдэг шиг. Тэгээ авахгүй гэхлээр нөгөө аймагуд маань дүүрцэн гэж хэлээд бүхэн дүүрцэн байдгийг инглээгээд одоо бүхөө оруулдгоо. Гэхдээ зарим бүхийг оруулцдаг гэдэг ийм асуудлууд яриад байгаа учраас энийг хуулийн дээр оруулах юм байгаа шүү. Хуулийн дээр оруулна. Гэхдээ бүхий холбооны саналыг их хурлын гишүүд чинь хүлээж авах уу гэдэг зүйл бас байна гэдгийг дүүнэрээ бодолцоорой. Тэгээ та нар яг ийм санал гаргаж явах хэрэгтэй юм байгаа даа. Хаана очиж барилдах эрхтэй болъё гэдэг ч юм уу. Тэгэхгүй бол одоо энэ чинь нэг хүн нэг хэсэг одоо үндэсний бүхий холбооны удирдах зөвлөлийнхэн 21 аймгийн бүхий баяр наадмын бүртгэлийг авахгүй дээ бидний одоо эрх мэдлийг хумлаа гэдэг ийм сөрөг юм бас гарах гээд тал байдаг юм аа. За хүүхдүүдээ өөр асуулт юу байна? За одоо түрүү энэ залуу ярьж ирсэн бөхчүүд бидгүүдийн хамгийн том бас нэг дайсан бол бэртэл гэмтэл. Бэртэл гэмтлийг бие халаалт өөрийгөө барилдаанд болон бэлтгэл бэлдэх гэсэн одоо зүйлийг дутуу хийснээс болж бэртэж байна. Нэг бол одоо шууд өөрөө үл хамааран хажуу талаас хүн унах гэдэг юм уу ийм зүйлээс бэртэж байгаа олон тохиолдлууд байна. Тэгээ яг бүх болно гэдэг сургууль соёл орж мэрэгчлэл эзэмшээгүй явж яваад одоо яг бүхийхээс хөөж яваад бэртэж гэмтээд одоо дундгүй одоо маш олон талаас хохирч байгаа их олон залуучууд бөхчүүд биднээсээ дундаас гардаг. Тэгээ би одоо бас өөрийн эмнэлэг байгуулад ажиллаж байна. Спортын сэргээн засгийн эмнэлэг миний мөрөөдөл бас одоо альва спорт бол одоо нэг тийм хар ухаанаар хар бартаг зүйлээр бас явахаас өнгөрчий. Дэлхийн спорт бол одоо спортын шинжлэх ухаан гэдэг зүйл дээр айгүй их тулгуурлаж явж байна. Хүүхдийг илүү их одоо багаас нь бэлдчихэж, 1-2 настайгаас нь баг бэлдчихэж дэлхийн спортын одуудыг төрүүлдэг болсон дэлхий. Хүнийг одоо маш их өндөр түвшинд судалдаг болсон. Манай бөхчүүд бол бидний хөдөө орон нутгаас ихэнх нь ирж барилдаж байгаа. Тэгээ сонирхлынхаа дагуу бөхчүүд барилддаг. Тэгэхээр нөгөө бэртэхгүй байх яаж бэртэхгүй байх вэ? Бэртлийг яаж хурдан эдгэх вэ гэдэг одоо маш олон зүйлүүд байгаа. Тэгээ би бас энэ чиглэл дээр бас бүхийнхаа тэр дундаа бас спорттой хөрөнгө оруулъя гэдэг эмнэлэг байгуулад ажиллаж байгаа. Тэгээ энэ дашрамд бас яг жинхэнэ бүхий араас явж байгаа сумын заануудыг бас хэрвээ бэртэл гэмтлээ илаашуулахын тулд одоо надтай юм манай эмнэлэгтэй одоо очиж үйлчлүүлвэл би бас одоо бүх хүний хувьд 50 хүртэлх одоо хувийн гүнгэлтийг одоо яг сумын заануудтай бас өгье гэж бодож байна. Тэгээд хүсэл мөрөөдөл зорилгын төлөө явж байгаа хүмүүс бэртэж гэмтэхгүй байх хэрэгтэй. Бэртэж гэмтэхгүй байхын тулд өөрийн хөв хүний одоо сэрэмж болгоод одоо чадамж аягүй чухал. Тэгээ би одоо бас олон спортуудыг, үндэсний спортуудыг энд тэнд харж байна. Олон газруудад явж үзэж байна. Хүндлэл байгаа, нэгийг хөндлөж байгаа газар л тэр спорт нь өөрөө их сайн хөгжиж чаддаг юм. Манай үндэсний бүх одоо бас сүүлийн жилүүдэд аймаг аймагаараа
хуваагдаж одоо хөгжиж байгаа зүйлүүд бол их байгаа. Хэрвээ мэрэгжлийн болоод цаашаа хөгжүүл мэдээж нутаг ус аймаг сумаа дуудуулна. Тэгвэл сая энэ жилээс алтан цом гээд одоо нутаг усаараа биш одоо өөр өөрийн сонирхлоороо нэгдэж байгаа нь бас Монгол үндэсний бүхэд бас том өөрчлөлтийг авчирж ийн гэж харж байгаа. Сагсан бөмбөгийн лигтэй тэнцвүүц лигийг Монгол үндэсний бүхийн холбоон дээр үндэсний бүхийн лигийг зохион байгуулж болох уус гэдгийг бас харагдаж байна. Тэгэхээр бүхийн ирээдүйн хөгжил, ирээдүйн одоо зүйлийг илүү томоор, илүү сайхнаар харъя бол одоо биднүүсийн хоорондох эв нэгдэл, бүгчүүдийн дундах эв нэгдэл нэгийгээ хөндлөж байгаа байдал айгүй чухал юм байл. Бүгчүүд нэгийгээ очоод нутаг усныхандаа хамт барилдаж байгаа нэг тогооноос хоол идэж байгаа бүгчүүдэд муулах үзэгдэл бол одоо маш их байдаг. Тэгээ муулахгүйгээр бид нь бүх гэдэг зүйлийг нийгэмд эргэн тойрондоо бүгдийн сайхан харагдуулах хоорондоо эв нэгдэлтэй дэвжэн дээр гараад барилдах өөр дэвжэнээс бусад газруудад цаг үед одоо нэгийгээ хөндлөж ахмад бүгчүүдэд бас хүндтгэх зүйлүүдийг бас хийв занших одоо юм бас шаардлага байгаа болов гэж бодож байгаа. Би бас энэ тэнд явж байхад бүх залуучууд болов гэд бодож байгаа залуучууд мэдлж байгаа зүйлүүд их бага харагддаг. Маш цөөхөн залуучууд ирээд ёсолж байгаа харагддаг. Тэгэхээр үндэсний бүх бол хамгийн ихний гол чухал зүйл бол нэгийгээ хөндлөхтөр оршино гэж миний хувьд бол бодож байгаа. Бүгчүүд барилдааны бүх талбар дээрээс гаднах одоо барилдахгүй байхаа үеийн нэгээ хөндлөж хайрлаж байгаа сумаа бүх ингээд нэг яагаад сумаа үнцэнтэй яагаад сумаагийн ард түмэн нь илүү их хөндлөөд сумаагийн тэр тоогоор ямар их хэмжээний хоол орж ийн гэдэг чинь дотроо байгаа тэр хөндлөлийг хараад хүмүүс бас биширж тэр сумаагийнхаа спортыг хайрлаж байна. Тэр сумаагийн том цолтоо бүх цаашаа зогссон байх хүртэл араас нь очиод ёслоод хөндлөж явж байгаа шүү дээ. Тэгтээ дивжэн дээр гараад яг одоо өрсөлддөг. Тэгтээ дивжэнээс гадуур өөрсдийнхөө очихж байгаа мөрөөдөж байгаа цолтоо хүмүүсийг өөрийнхөө ахмад үеийн бүгчүүдийг хөндлөж байгаа хөндлөлийг манай тэр манай сумын заанууд илүү ихээр үзүүлж нийгэмд бас бүгчүүд дундаа бас гэгээлэг зүйлийг авчраасаа гэж миний хувьд бол хүсэж байна. За тэгээ өнөөдөр та бүхтэйгээ уулзсан за маш их баяртай байна. Тэгээ дээлтэй бүхэн барилдаж тий төрийн наадам төрүүлдэг одоо дилтэй бүхэн уралдаж одоо айраг төрөө хамттай өргүүлэхгүй тэгээд Монгол эрхэм бол төрн тэр тусмаа бас Монгол бүх хүн байна. Монгол бүхийн торгон зовоон зэдгнээс хатгалж барилдсан цол болгон одоо үнцэнтэй сайхан сумын заан сумын солтоо бүх бол одоо хамгийн бас Монгол бүхийн их том цолуудын бас нэг гэж боддог. Энэ бүх хүн байж чаднагаа төрөшин залуу шиг бүх гэдэг том цолыг авна, бүх гэдэг хөндлөлийг хүлээнэ гэдэг бол энэний том маш том хариуцлага байгаа шүү гэдгийг бүгчүүд дүүнер маань бас ухамсарлаж яваараа. За бүгдэнд нь аз жаргал ирүүлэхийг хүсье. За эрхэм дүүнэрийнхаа өмнөөс мөнхөд аврагда халуун талархал илэрхийлээ. Цаашдын ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.